ингээд хэлчихв. За сайн бацгаана уу? Манай зочинтой болон видеотой шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр манай зочин болохоор бидний сайн найз Бямним урт насны Бямним тэгээд сайхан гарсан Дурсамжийн газрын зураг гэдэг номоор нь бас хүмүүс мэдэх байх. Мэдхгүй хүмүүст бас энэ дугаараараа Бямбагийн талаар, номны талаар, энэ төслийн талаар тэгээд дэлгэрэнгүй ярэ гэж бодоод өнөөдрийн дугаарыг бичиж байна. Тэгээ зав гаргаад ирсэн баярлаа. За баярлаа. Дээр нэг та нэг бөөндө бичсэн шүү дээ тий. Тэгсэн чи яагаад ороогүй гэж нэлээд хүмүүс мессежээр асуулт ирсэн байхгүй. Найзлага болцсон шүү дээ. Би театр зодтолсон юм аа. Ари яаж байгаа. Тэгээд уг нь бол дээр цаана нөгөө номоо гарсны дараа номыг ингээ оруулаад тэгээд бүх юм оруулж аваад нэг ярья гэж тусад нь угаасаа аваад үлдсэн байсан шүү дээ тий. Тэгсэн чинь айгуу сонирн байсан шүү дээ. Нөгөө тэгээ яатсан муудсан юм уу гэсэн. Тийм зодтолтой бол бид нар чинь зодтолтгоо шүү дээ хаяа. Шинэ бяцхан юм хобо усэх гэдэг шүү дээ. Тэгээд бид нар чи яг нөгөө 3 эрэгтэй 3 эмэгтэйгээр найзалдаг. Тэгэл нэрээ талцчаал. Тэгэл манай эмэгтэйчүүд л ялт юм дөө. Нөгөө ч ялцсан юм шүү. Би ялахгүй муудсан юм шүү тий. Тэгшээ нөгөө ялцсан юм шүү. Тэр хоёрын бол юу хүн хийх юм байх. Шийд ороод. Тэгээд ярилцсанд орсон юм шиг л шүү дээ. Би ганцаараа нэг ялахгүй байж байгаа. Үлдсэн юм шиг. За тэгээд манай подкаст бол чи мэдэн шүү дээ. Нэг одоо яг үндсэн форматын төр бол байхгүй. Тэгээ би бол номоо уншаад даалгаар биелүүлсэн. Тэгээд энэ номыг бас айгүй олон жил хүлээсэн. Би Mavic хэд ч юм болохоор одоо найзлаад 10 11 жил болж байна уу. Тэгээд найзалснаас эхлээл чи ярьдаг байсан. Тэгээд чи бас энэ ч нэг Дурсамжийн газрын зураг номноос өмнө найрагч мөрөөргээ төсөл байсан шүү дээ. Тэр талаас тэрнээсээ эхлээд ингээд номоо өөрийнхөө төслийг товчхон мэдгүй байгаа хүмүүст тэгээд аль эсвэл бүр их дэлгэрэнгүй сонирхож байгаа хүмүүст ярьж өгөх үү? За уурсан танд баярлалаа. Ирсэн баярлалаа. Тэгээд би айгүй олон газар ярьсан. Нөгөө номынхаа тухай, төслийнхаа тухай би жоохон аль болох өөр ярих гэж хичээх хэрэгтэй юм шиг байна. Тэгвэл бид чи яг 14 онд энэ гэрг байгуулагдаад бидний нөгөө найз нөхөлийн төвчийг тэгж гисэн мэт шүү дээ. Яг тэр үед л би ер нь өмнө нь бол нэг сэтгүүлчээр ажиллаагүй яг гэрэгтэй бас миний сэтгүүл зүйн карьер суг хэлчихсэн байхгүй. Тэгээ нөгөө бичихийг өөрөө ингээд яваад судлаад бичнэ гэдэг сэтгүүлч ажиллаж өдөртний бичих ажилладаг тийм. Нэг ялгаатай нь би нөгөө өдөртний сонир мөр юм гэж татлах гэж бичиж эхлэегүй шууд одоо сэтгүүл гаргаад бичээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш л одоо баг өөрөө явж нөгөө материалаа цуглуулж бичих янз бүрийн их суулжууд хүнтэй уулзах. Тэгээд тэр зүйлд ингээд хамтшиж эхэлж байгаа хамттай санагдал хүмүүсийн түүх сонсох хамттай санагдал. Тэгээд хүмүүсийн түүхийг эргээд нийтлэл болгоод бичгээс чинь бүр хамттай санагдаж байгаа. Тэгээд хүн болгоо юм дотроо юм түүх тээж авд юм байна. Тэр үед манай нөгөө шуу Улаанбаатарын хүмүүс гээд булан хөтэлдэг гэсэн шүү дээ. Тэн дээр ингээд ярьж байгаа түүх нэгүүдийг сонсох дээр аюу гоё. Хүн болгон дотроо нэг юм тээж авдаг. Тэгээ юу тээж явж байгаа хин нэгэнтэй өдөр болго хуваалцдаггүй шүү дээ. Тэгээл яваад байдаг. Нэг их олон хачаад ийсэн хүмүүс л явж байгаа шүү дээ. Тэгээд за ийм байдаг чинь гоё юм байна. Би энэ тал руу нэлээд бичих хэрэгтэй мэн гэх. Тэгээд нэг голчсон бичдэг нийтлэлүүд улс төрийн өмнө хүчдэг яхаа сэтгүүлийн шаардлагаар хаяа нэг бичдэг. Тэгээд голчлон нийгэм хүмүүсийн амьдрал тухай тийм нийтлэл бичдэг гэсэн бохоо одоо жишээ нь тийм ингээл Улаанбаатарт хамгийн эрсдэлтэй аюултай ажил хийж байгаа хүмүүсийн тухай нийтлэл бичдэг ч юм уу тийм хамгийн өндөр насндаа одоо идэвхтэйгээр ажиллаж байгаа уран бүтээлч тийм өндөр настай хүмүүсийн тухай бичдэг ч юм уу эсвэл одоо үүдийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа хийж байгаа бүх сүмүүдийн ингээд сүмээр яваад ингээд өөрөө баг ингээд тэр Улаанбаатарын бүх одоо төрлийн сүм байж та буддийн сүм, исламын шашны сүм, христийн сүм, католик сүм, христийн шашин дотроо ингээд протестант, католик гэх ингээд үнэн алдартай янз бүрийн сүмүүдэр бүтэнгээр нь орж агаад тэгэл нийтлэл бичих жишээ. Ингээд яваад исэн чинь надад сонирхолтой. Сүүлдээ бол ажил биш юм шиг би нэг сонирхолтой юм тоглоом байгаа юм шиг санагддаг. Үе тасгүй. Түүх сонсно гэдэг чинь маш сонирхолтой. Тэгээд тэн дээрээс ургуулад өөрөө цааш хэлчихдэг. Тэгээд ер нь баг энэ номыг эхлэл бичих болсон тэр би халаалтанд тэндээс хэлж байгаа. Хүмүүсийн түүхээр гол нь нэг ялгаа нь бол зүгээр үүдгийн ном уншаад нэвтрүүлэг үзээд
эсвэл зөвхнээс дам хүнээс сонссон юм аа бичих яг өөрөө яваад боддгүй л байдалд оролцох. Боддгүй хүнтэй нь очиж уулзаад өөрөөс нь асуугаад бичих хоёр яам бол амар асар том ялгаа юм байна. Тэгээд тэр үеэс л яхаа бодож тээж авсан тэр бодлоо. Ер нь яг тэр сэтгүүл эхлэх үеийн санаа орчихсон байхгүй. Ингэж чадвалгаа юм байна. Бид нар хацаг дөржийн тухай бичээлэдэг, судлаад байдаг, хаана турсан тухай маргаал байдаг, тий? Хацаг дөрж юу хийжсэн, скейт мөн үү биш үү, Монголын уран зохиол үндэслэгч мөн үү биш үү гэх маргаал байдаг. Гэтэл ягаад 20 онд нэг залуу тэрнээ уран бүтээлч залуу юм байгаа шүү дээ. Зохиолч хүн Европ руу сурахаар яваад тэгээд тэнд очиод нэг 3 орчим жилиг өнгөрүүлээд тэр нь өөрийнх нь амьдралд болон уран бүтээлд амар том нөлөөлсөн. Тэр энийг нь яагаад сонирхдаг юм болоо? Хин нэг нь явж утсан байдаг юм уу гэж байхгүй. Тэгэл тэр санаагаа олцоод тэгээд хадгалаад яваад байгаа юмсаа Европоор тэгж явна гэдэг чи ямар төв аймаг авах гэж байгаа шүү дээ. Эсвэл их дэлгүүр орчоод ирэх гэж байгаа шүү дээ. Тийм учраас тэгэл тэр санаагаа тэгэл явж 19 онд яг хэрэгжүүлж ирсэн байхгүй. Найрагч нар гэдэг медиа гингүүд бид нар нөгөө зөвхөн зүгээр бичих биш. Одоо юу гэдэг одоо сэтгүүл зүүн бүх төрлөөр л хийх байгаа аудио, видео бүх төрөл зүйл байна гэж бүтээл хийх тийм л зорилготой медиа төсөл хэрэгжүүлэх. Тэгэл яг нацаг дуржийн явсан мөрөөр нацаг дуржийн болон бид нартэй одоо цуг явсан 35 сурагчийн мөрөөр Европ руу аялсан байхгүй. Тэгээд 19 онд явдаг чинь нэг жил сар гарan аялал болоод явж ирээд тэгэл тэрнээс ч хойш яг хуу найрагчийн мөрөөр төслийн янз бүрийн ажлууд хийсэн. Зөндөө олон төрлийн ажил хийсэн. Тэгээд залгаад ковид гарчихж байгаа хгүй. Ковид гараад бүх юм ингээл оронгоор ингээл юу найрагчийн мөрөөр мантай болж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд ковид гайгүй намжаад яг зохиолоо бичигээс усан чи толгойд юу ч болсон. Би одоо ковид тусаа тэр нь нөлөөж авчихсан уу? Эсвэл зүгээр он цаг юм юу? Тий. Ковид болоод хүн төрөлхтнөрөө паник орчингууд би бас тэр нийтийн паник гинтийн цочролд би бас автцсан байж магадгүй. Юу болоод өнгөрөв гэдэг тий. Ковид чинь яг айдас бол хувийн айдас бол гайгүй хэрнээ. Нийгмийн тэр паник цочрол, гинтийн цочрол бол хүнд айгүй цохилт болт юм байна. Тэгээд нөгөөдгөө бичихгээ номоо бичихгээл өмнө 19 онд явсан бүх юм аяг үзэж байгаа хгүй. Өөрийнхөө хийсэн баримт кино авч үзлээ. Юугаач үзлээ. Янз бүрийн одоо видео бичиж авсан видеонуудаа үзлээ. Аудионуудаа сонслоо. Бичсэн текстээр бичсэн тэмдэглэлээ үзлээ. Юу ч байхгүй. Тэгээ бүр бичих чадахгүй болчих واخхой. За одоо яах вэ гэж одоо нэг ном бичмээр байдаг. Тэгээ тэрийг ингээд биелүүлж чадахгүй болчтой гэл. Тэгэж бодож аваад ахиж Герман явах төсөл бичээ. Тэгээ тэрийг маань урлагийн зөвлөлд дэмжснээр би 23 онд яг 23 оны хавар Берлинд очиод яг номоо бичсэн. Тэгээ өдрийн үед өдөр нь гараад нэг ажилтаа юм шиг цүнх үрэл гараад байна. Тэгээ нөгөө газар руу тэндэг байхгүй. Тэгээл өдөр чинь зүгээр ингээл хоосон удамж ингээл тийнэл энэ тентхи юм хараал зураг хөрөг дараал тэгэл юм ажиглаал тэгээ нөгөө баримтуудтайгаа газруудаа ахиж тулгаал ингээл тэнгууд надад нэг мэдрэмж орж ирж шүү дээ. Мэдрэмжээр буцааж авах гэдэг. Тэгж явж чаад яг 3 сар төр Берлинд тиймэрхүү өдрийн дэглэнтэйгээр ороо ирээд нөгөө тэмдэглэсэн юмнууд харж байгаа юм аачдаг. Тим маягаар 3 сар болж тоо цохолох хар гарцсан гарч ирэл. Тэр 24 онд янзал дуусгаад нэлээд удаан процесстэй явсан юм. Номын бас онцлогоос болсон байж магадгүй. Эхний номын манд ардс бол нэлээд юм эсцээ маягийн хөлбөртэй нэлээд юм уу? Ер нь жоохон хөв хүний дурсамж руу хандсан. Тэгээд тэр одоо ундар гарчаад хэлмүүдийн хэсэг бол нэг бүлэг болох анзааны нэг тийм юм байна. Тэгээд бичиж яваад бичих болгоныг өөрчлөж явсаар байгаа. Намын тхий тал хүртэл ер нь нэлээд юм хөв дурсамжууд голчлоод, аялал голчлоод намын тхий дундаас хойш бол хэлбэлтийн сэдв нэлээд бас өргөн оруулж ирэх хэрэгтэй байна. Гэдэг дээр санал нийлээ тэгэл хэлбэлтийн сэдв нэлээд том дэлгэрүүлж утсан. Тэр сэдв одоо тухайн тэр хэлбэлтийн тухай хэсэг бол надад жоохон бичгээд нэлээд хүндрэлтэй л байсан л да. Уншаад ч гэсэн хүнд байсан. Тий одоо тэрийг бичих тулд уншиж байгаа юм чи дандаа хүнд юмнаад байгаа байхгүй. Харин тийм бас бодсон. Тэгээд уншсныхаа тэрийг ингээд
хэлмэгдүүлэлтийн тухай дээр нь хэлмэгдүүлэлтэд өртөжсэн хүмүүсийн тэмдэглэлүүд, хэлмэгдүүлэлтийг хийжсэн хүмүүсийн ярилцлагууд, за тэгээд тоо баримт бүх юмнуудыг ингээд уншаад үзсэнгүүт бид нар чи хэлмэгдүүлэлтийн тухай ямар бага мэддэг юм бэ гэж бодогдчихсэн. Тэгээд энийг заавал оруулах хэрэгтэй юм байна гэсэн сэтлэр оруулаад ингээд core гэж чинь 6 сар болсон гэж чинь ингэж явсаар юм байна л одоо. Энэ 3 сард л гарч байгаа юм шүү дээ. Тэглээ удаан процесстэй байсан яг. Би бол энэ номыг уншсан хүмүүс нэлээд олон зүйлийг эргцүүлээсэй л гэж бодсон. Хувьдаач тэр улс орны тухайд ч тэр нэлээд олон зүйлийг эргцүүлж бодосоо гэж бичсэн. Гэхдээ хүн бүр янз бүрээр уншигч бүр янз бүрээр хүлээж авч байгаа. Зарим нь аялын хэсэг таалагдсан багч. Дөрвөн хот дамжаад аялаа тэр уурын цэглэн таалагдсан багч. Заримд нь болохоор миний тусламжийн хэсгүүд таалагдчих болох юм. Бас тэгж ярьж ирсэн хүмүүс байна. Зарим хэсэгт нь яг тэр хэлмэгдүүлэлтийн тухай хэсэг, улс оронтой холбоотой хэсгүүд нь бас таалагдсан. Тэгээд ном өөрөө бүтцийн хувьд нэлээд уншигчаас итгэх чармайлт шаардлагаар бараг их зориулж хийсэн гэх юм байна л да. Тэгээ харин яг уншаад дуусаад яг дунд хэсэгт бодогдсон юм нь болохоор би болохоор нөө найрагчийн мөрөөр төслийг анханаас нь мэднэ. Тэгээ би чамайг яг нацад орч зохиолч ингээд хийж бүтээсэн зүйл сурч исэн газар гээд тэрвэр яваад байгаа юм болов уу гэж л хараад бодоод байсан. Тэгтэл ингээд сүүл рүүгээ ингээд чамайг анзаарах нэ, бас тэгээ номоо унших нэ. Энд чинь ингээд хэлмэгдүүлэлт гэдэг амар том сэдв рүү гараад ирж байгаа байхгүй. Ганцхан хүний их биш те. Тэр 100 жилийн өмнө тэр Европод Монголоос анх удаа тэгэж боловсрол эзэмшгээр явсан 30 хүүхэд тэр чин тэр үедээ байгаагүй маш том төрийн шийдвэр байсан байна. За тэгээд тэднийг ингээд маш аимшигтайгаар хэлмэгдүүлсэн байна. Энд чинь ганц хүний 30 хүний амьдрал биш, тэрний ард байгаа үр хүүхэд гэр бүл тэр нийгмийн өөрийнх нь ингээд айгүй одоо муухай яаж ингэж болт юм бэ гэмээр ингээд надад уншихад бол тийм хэсгүүд амар их байсан. Тэгээд чи анханасаа бүх юм эхлэхийн яг эхлэлийн цэг дээр нацагт орч гэдэг зохиолчийг барьж аваад хийж эхлэхдээ л энийг ингэж хамтдагнаа гэж бодсон юм уу? Аль эсвэл нацагт орчийн мөрөөр яваад зохиолчийн мөрөөр ингээд явж исэн чинь яалтчгүй энэ хэсэг ингээд байхаас өөр аргагүй болоод холбогдсон юм болов уу? Тэгээд тэрийг чамаас асуумаар санагдсан. Яг бүх юм эхлэхийн хамгийн анхны санаа чинь яг энэ номонд ингэж орох байсан уу? Аль эсвэл хийгээ авч ирсэн аль хэсгээс чи ингээд хэлмэгдүүлэлтийн үе рүү одоо гуйлгацсан юм бол гэж бодсон. Анхны санаа чинь бол айгүй юм хөнгөн байхгүй юу? Жинхэнэ эморлийн одоо цэг дээр тавьсан. Уусаа яг аялын анхны санаа бол айгүй хөнгөн амархан байсан байхгүй юу? Бид ингээл аялна. Уусаа тэр үед байсан миний одоо аялах шалтгаанаа бодож олсон нөхцөл ч гэсэн тийм шүү дээ. Хүнд нэг юм одоо байгаа юм орон зай орчноос төрж хөлөөлөгдөд нэг амьсгаа авах тийм үе байдаг шүү дээ. Яг тийм үе дээр л байсан ба. Тэгээ аялалд гараа. Тэнгүүд бас зүгээр аялахгүй юм гэж бас заавал нэг давхар бас нэг сумар хоёр туулаа буудах гэдэг байхгүй юу. Тэнгүүд нөгөө бодож исэн мөрөөдлөө за энийг ингээд давхар биелүүлчихье гэсэн маягаар явж байгаа шүү дээ. Тэр нь бол яг тэр хүмүүсийн түүхийг судлаад 19 онд Герман руу яваад эхний ээлжинд бол бүх газруудаа судалж байгаа байхгүй юу. Хаанаас одоо Санкт очсон байна, Берлинд очсон байна, Фошод ингээд Сонсоор Польшод дамжаад цаашаа харсан байж тийм үү. Ингээд тент сурсан байна, тийм хотод очих юм байна гэдэг ингээд ярангууд газруудаа судалж байгаа. Ангууд дараа нь тэд нэр яасан яг төгсгөл рүү ирэв. Тэд нэр төгсч ирээдэг бол ууссан. Тэдний амьдрал ер нь одоо Германаас ирсний дараа тэгээд бүр ингээд нас бийт хүрээд яг мэрэгчлээ эзэмшээд ингээд нас бийт хүрээд ажил дээр гарсны дараа юу болсон гэдэг ангууд яалтчгүй нөгөө хэлмэгдүүлэлт рүү яваад орчих жоохгүй. Тэд нар чи байцаагаа 32 онд 31-ээс 32 онд шилжих шинжилгээр л хамгийн анх байцааж байгаа шүү дээ. Харин тийм байсан. Тэгэл тэд нар чи нэг баруунд сурцсан хэдэн хүүхдүүд ирээл одоо яг Германд ижил таслалцсан найзууд одоо бид нэр ч байсан бол тэгэн шүү дээ угаасаа. Тэд чи одоо хичнээн жил тэр хайр газар 2-3 жил ингээл хамт байсан тийм. Бүр багтаа 10 эдтэй одоо хамгийн ахмад нь дөнгөж хортой гэл. Тэгээ тийм үедээ хоорондоо
гэрээс хоол, гэр орноо санаа, нөх орноо санаа тийм үед ингээд найз нөхөрцөн шаагүй татмаа байхгүй. Гэтэл тэд нэр ингээд Германд байж яснаа санаа дурсаад ер нь ингээд тухайн үеийн хүрээнд чинь хийх зүйлс маш бага штэ. Тэнгүүд ингээд Германд байсан үед дээр нийлдэг гэсэн байхгүй найзлдаг. Тэгээд нийлээд цуглаад энэ шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд шинэ жил тэмдэглэсэн чинь хэдхэн өдрийн дараа тэд нэрийг одоо Германы тагнуулын үйл ажиллагаа явуулсан. Тэнд одоо хилэгдсэн байх нь шүү дээ тэдний харуулал. Тэгээд дээр нь одоо Манжгаа улс буюу Дорн зүгт одоо тэр Манжгагийн зохион бол тоглоомын улсыг байгуулсан нэг жилийн огт тэмдэглэсэн гэсэн ингээд хамаагүй юм хэрэгүүд гараад ирсэн байна. Тэгээд эхний одоо баримтчилгаан тэр болсон. Нацад орчин банкет гэдэг хэрэг үүсгэж байгаа байхгүй. Герман тагнуул хэрэг буюу нацад орчин банкет гэдэг хэрэг үүсгэж байцаасан. Дэн имжлэнгээр ингээд ерөөсөө Германаас ирэл удаагүй 29-30 онд ирж байгаа шүү дээ. Тэгэл нэг жилийн дараа 31-ээс 32 он шилжих. Тэр шинжилгээг эргэлтээр бариад эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд чинь тэнд байсан тэр залуучууд дөнгөж хор гарч байгаа. Дөнгөж хор гарч байгаа. Зарим нь баг гол үрэлжгүй хүмүүс байгаа байхгүй. Тийм. Тэгээ явсан угаасаа тийм шүү дээ. Нэг 13 дөрөвтэй дээдл нь 16 толгой төлөвлөлт тааш. Нацад дөнгөж хойш үргэж явсан. Ийм л байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэдний ирээд хизээ замдаа Германы тагнууллаа тэгээ Монголд үйл ажиллагаа явуулаад хорлон сүтгээд тэнд бүр хорлон сүтгсэн гэдэг хүртэл үг өгдөө шүү дээ. Хорлон сүтгэх үйл ажиллагаа явуулсан гэдэг үг хүртэл тэднийг байсаасан дотор байгаа шүү дээ. Тэгээ амар тийм өсөр өгнөд хэрэгэлсэн байдаг. Тэгээд яалтчгүй энэ хүмүүсийн амьдралынх нь ихэнх хэсэг нь тэр хүлэгдүүлэлт байцаалт яргалал баримтчилгаа шорон гэсэн тийм юм өнгөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэдвийг бол яалтчгүй барьж чадахгүй. Тэг яаж бид нэр ингээд улс их орон өөрсдийнхөө оюун санааг бүтээх гэдэг нь шүү дээ. Шинэ улс байгуулагчаад тэгээд скетнүүдээ бий болгоно. Энийг бий болгоход бол засгийн газраас ингээд бодлого хэрэгжүүлээд гадаад судалгаа бий болгоно. Тэгээд судалгаа хийж чадчих чинь Оросд юм байна. Хүн амынх нь хэдэн бичиг үсгтэй байна, хэдэн скетэн байна. Германд юм байна гэд бас чамлахааргүй тэр үедээ бол маш сайн судалгааг явуулж байгаа хгүй. Тэгчингүүтээ эренгүүт нь буцаагаад эрх мэдэл албан тушаал эрх ашигын төлөө тэр хүмүүсийг хийс хэрэгт доохож хомроглоо амьдралыг сүрүүлж байгаа хгүй. Эдний заны үс ихтэй юусоо эрх ашиг байгаа шүү дээ. Яагаад гэвэл өөрсдөөс нь илүү гарах юм байхгүй. Тэнд цаанаас өгж байгаа даалгавар эсвэл тухайн үед одоо баримталжсэн бодлогоос гадна хувийн өх сонзон бас маш их байна шүү дээ. Яагаад гэвэл өөрөөс нь илүү гарсан боловсралтай, илүү их газар үзсэн, юмыг ухаарсан, таньж мэдсэн. Өөрөөс нь бол яаж бодсон юм тухайн үйлдэл байх гэдэг байна. Тэнгүүд тэднийг ямар нэгэн хэрэгээр зайлуулах нь, холдуулах нь, эсвэл өөртөө үгэнд ордог байлгах нь, чимээгүй байлгах нь маш их ашигтай юм гэдэг. Тэгэл тэр чинь тэгээд улс их орон биш зүгээр хэн нэгэнд л хэрэгтэй болохоор. Тийм. Уг нь бол анхны санаа нь ингээд улс их орон өөрсдөө хэрэгтэй сэхэтэн хүмүүсээ бэлдээд авчраад тэр хүмүүс нь өөрийнхөө сурч мэдснийг эндээ хийгээд хэрэгжүүлээд дараагийнхаа үеийг бэлдээд тэгээд нэгэнд тийм зам жим гарцсан чи араас нь маш олон тийм хүүхдүүд тэнд ч очиж ийм юм сурж энд ч очиж ингэж болох юм байна гэсэн тэр улс чинь өөрийнхөө уг нь бол тэр memory бэлдээд анхныхаа одоо байшин гаруул фундаментаа тавих гад бэлдэж эхэлсэн байж. Тэгснээ хэдхэн жилийн дотор тэрийг ингээ оргонгоор нэрвүүлчихэж байгаа. Тийм шүү дээ. Тэр улсын санаа байсан гэхээр айгуу сайн үгүйс ярьж байгаа шүү дээ. Тэр дундаа бүр тэднийг явуулах тэр бодлогыг хэрэгжүүлж ирсэн хүмүүсийг бүгдийн төрийн албан тушаалаас нь буулгаад тэгээ зармийн шорондоо зармийн хойш ихэнх нь хойш нь одоо Орос руу аваачиж шоронд хорсон хориглагаар болсон ихэнх нь одоо хориглагаартай нас алдсан байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм хэсэг бүлэг хүнд энэ улс анханасаа хөгжих нь ерөөсө таалагдахгүй байсан байгаа байхгүй. Тийм. Надад бол чигжсэн. Бүрийн бодлого хэрэгжүүлэх дээр чинь ингээд бүр оронгоор нэгүүлж шүү дээ. Тэгээ тэр бол аимшигтай болсон. Тэгээд дээр нь тэдний чинь эд ийм одоо амьдарч одоо бид нэр өөрснөрөө төсөөлөж үзэл та. Хүний амьдрах нас чинь богино шүү дээ. Хүний нас богино. Дээр нь амьдралаас тэр гоё сайхан зүйлийг мэдэрч тэр амьдралын сайхан амтыг авч тэрэнд дурлах тэр нас чинь бас богинохон байхгүй. Залуу нас. Тэр залуу наснаас нь хэдэн жилийн өмсөлсөн. Одоо жишээ нь 42 оны тэр баримтчилгаа одоо бүх нийтээр нь баримтчилж сүүлийн удаа одоо тасалж байгаа ял оноож байгаа тэр баримтчилгаа байна шүү дээ. Тэн дээр гээд бодоход хамгийн нийт нь 25 жил өгч байгаа шүү дээ. Амар байна шүү дээ. Тэгээ 20 жил
Тэгээд 15 10 хамгийн бага нь 3 гэдэг чиглэл өгч байгаа байхгүй. Тэгээ бас тэр хэрэг таслах хүртэл явсан тэр процессыг харахаар амар удаан олон жил байгаа. Байцаагаал, тавиал, араас нь тагнаал, мөрдөөл. Тэгэл ингээд зүгээр байлгахгүй тэр чинь бас ингээд маш олон жилийг 10 хэдэн жил байлаа ингээд авцсан. Тэнгүүд тэр залуучууд чинь за одоо 10 хэдтэй яваад сураад ирээд ингээд 20 наснаас эхлээл ямар нэгэн байцаалтаар эхэлсэн гэхлээр тэр хүний ингээд залуу нас хийж бүтээх бүх юмнууд ямар ч боломж болчихж байгаа юм. Бид нар одоо өнөөдөр хэдтэй байлээ тий. Тэгэхэд тэнд чинь ингээд жоохон хүүхдүүд байсан байгаа. Тэгснэ амар улсын том одоо за окей чи сураад ирсэн бол тэгвэл энийг тэрийг хийгдсэн жоохон хүүхдүүд амар том даалгавар өгсөн. Тэгээ ингээд юмаа хийгээ явж яхад нь хийгээгүй шийсэн тий. Хийгээ явж яхад нь зүгээр байлгахгүй. Хийснийхэн төлөө аль эсвэл хийж байгаа юмыг нь сураад ирсэн юмныхын төлөө тэр хүмүүсийг ингээд 1 секунд ч тайван байлгахгүй ингээд хүн хөтлөн тарчлаасан байгаа. Тэрийг бодоод нь юу бүр ингээд амар уур хүрсэн, гомдол төрсөн хэрвээ анхны санаагаараа энэ бүх зүйл одоо эргээр сайхнаар түүх байсан бол өнөөдөр бид нар хаана байж явах вэ гэж бас айгуух бодсон. Тэгээ одоо жишээ нь дэлхийд дахны ингээд тийм хэлбэртүүлтийн түүхийг аваад үзсэн үед би дээр зориудаар шүүж үзчихсэн. Ямар улс орнын одоо олон тоогоор хамаарсан хэлбэртүүлэлт болсон юм бэ гэдэг. Гэсэн чинь маш олон орнд гэдэг листийг ингэж гисэн байна. Одоо геноцидын төвшин ихтэй ч одоо бид нэр мэдээ ингээл дэлхийн 2 дугаар дайманаас эхлээл ингээл эхэлж байгаа хгүй. Тэгээд яг энэ дотооддоо юм хамруулан устгасан тохиолдол бүр ингээд нэлээ олон хэдэн 10-аар тооцогдох, хэдэн 100-аар тооцогдох магадгүй тийм байд юм. Тэгээ бодсон. Орсын зохиолч нөгөө Михаил Булгаковын нохоон зураг гэж зохиолдог байхгүй. Тэгээд тэн дээр нэг юм үг хэлдэг. Энэ нохооны дотор одоо хүний зүрх байгаа шүү дээ. Хүн гэдэг бол аимшигын хүний зүрх байгаа шүү дээ. Яагаад аимшиг гэсэн чинь одоо юу ч хийж магадгүй, яаж ч магадгүй хүний зүрх байгаа шүү дээ гэж хэлдэг байхгүй. Тэр нэг дүрэн нөгөө нохоо хүнийг одоо тэгж хэлж байгаа. Тэнгүүд ингээд бодоод зүтгүүл юу ч одоо хамгийн аимшигын хүний төсөөлшгүй зүйлийг хэн хийдэг хүн л хийдэг. Хамгийн сайхан зүйлийг ч гэсэн хүн бүтээдэг юм. Гэхдээ эсрэгээр хамгийн аймаар зүйлийг хүн хийдэг. Тэгээд би нөгөө номын утга санаан дээр юу тодруулах гэдэг нь ихтэй. Явн явж зөвхөн нэг Монголын зохиолчийн тухай энэ ном биш ээ. Явн явж Монголын нэг хэсэг сэхэтэн залуучуудын тухай ном бас биш ээ. Энэ бол хүний мөн чанарын тухай. Хүмүүс яаж өөрийнхөө эрх ашиг зөвхөн хувийн эрх ашигын төлөө хичнээн хүмүүсийн зүрх сэтгэл, мах, цус бүх юмыг ууч тасдаж чаддаг юм. Яаж хүнээс ийм аимшигтэй зүйл төрж болдгийг бэ гэдгийг бас энэ номоос харахсаа гэж үзэж байна. Ер нь номын нэг утга санаа бол ганцхан одоо тийм эцэг орчин тухай ч юм уу зөвхөн тэр 35 40 хэдэн тооны Монгол одоо сэхэтнүүдийн тухай бас биш тийм. Тэдний зөв дүр болж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр чиний гэрт, миний гэрт, миний өвд эцгийн донд зөвхөн миний хажуугийн хөршийн хин нэгэн зөв миний манай найзуудын хин нэгэн өвөө, эмээ ямар нэгэн байдлаар хэлэгдсэн байгаа. Тэр ойд урсамж бидний харилцагууд амьдралд ямар нэгэн толб болоод дурсамжлаад явжлаа. Тэгэхээр энэ хов хүн дотроо хийж байгаа юм дурсамжууд чинь ингээд яг өмлөх шиг байхгүй. Нийлээл бид нар нэг юм компьютер тоглоом гэдэг шүү дээ тийм. Нэг жижигхэн зүйлийг нийлүүлж байгаа том юм болгоод эсвэл зоос цуглуулдаг юм шиг. Дурсамж гэдэг яг л тийм байдаг. Чи тэрийн дурсамжуудыг ингээд задлаад үзэх юм бол хичнээн дурсамжууд хоорондоо нэгдэж болохоор тийм. Бидний нөгөө хамтдаа одоо найзуудаараа хөгжилтэй байсан энэ дурсамжууд зөндөө олон огтлцох дурсамжууд байгаа шүү дээ. Хөв дурсамжууд яг ингэж огтлцоод ийм хэрцсэн юм сүлжээс хийж байгаа юм шиг болж байгаа улс орны дурсамж байдаг. Тэгэхээр энэ хамтын дурсамжийг хөвний дурсамжаас явсараад хамтын дурсамж гэдэг. Хамтын дурсамж бидний юмд юу одоо ямар үр гүйцэтгэх юм бэ? Нэг улс орн гэж л байгаа бол нэг хамтын дурсамж байж л байгаа шүү дээ. Тэр хамтын дурсамжийн тухай эцэстээ бүр ингээд хэрэгцүүлэх. Тийм л одоо зохиол юм ямар навсан эцсийн бодол тийм л зүйл болж орч байгаа юм л да. Тэгэхээр уншигчдын ихний санаа сэтгэлүүд бол одоо надад ирж байгаа. Өнгөт энэ зохиолыг нацад орчин тухай зохиол юм байна гэж ойлгосон хүмүүс байгаа. Тэр нь бас зөв. Нацад орчин тухай байгаа мэдээж гол үндсэн дүр маань тэр.
Нөгөө талдаа бас хэдийн хүүхдүүдийн тухай тэр Герман Франц сурсан хүүхдүүдийн тухай гэж ярьж байгаа. Тэр нь бас мөн байгаа. Яг улс өөрөөр бас хүний мөн чанарын тухай зохиол байж болох юм. Тэгэхээр хүн гэдэг бол юу яаж юм гэдэг. Одоо жишээ нь ганцхан Монголын жишээ эндэрч байхгүй шүү дээ. Монголын хэлмэдүүлэлт Германд оромж ирсэн тэр айхтар хүндрэлтний түүхэнд бүр толгой болж гисэн айхтар хүн дурсамжууд чинь эсвэл Москва юу Санктад болж исэн дурсамжууд юм уу. Хот болгон өөр юм бас юм зэгстэй байхгүй. Номын нэг хэсэг нь хотууд ингээд амьдраад яваад байгаа. Дүрэг хэсэг хотын номыг ингээд хөтлөөд өгүүлэгч болоо явж байгаа шүү дээ. Лайпцигт ч бараан дурсамж байгаа. Санктт ч бараан дурсамж байгаа. Улаанбаатарт ч байгаа. Тэгэхээр энэ дурсамжуудыг бас ингээд дамжаад бидрээ тэрийг оруулаад тийм учраас тэр нөгөө Берлинд нэг зүүн Берлинд нэг 20 ламт очдсон шүү дээ. Тийм нэг хэсэг байгаа шүү дээ. Тийм нэг Польшоос ирсэн залуутай уулзаад тэгээд хэдэн пиво уугаад ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр залуугийн дүрийг оруулсан нь бол энэ дурсамжууд, энэ хүндрэлтний үлдээсэн энэ хаар бараан дурсамжууд зөвхөн Монголд ч биш. Энэ чинь нийт хүндрэлтэнд тохиолж ирсэн юм дурсамж байна. Тэгээд бид хоёр дурсамжаа хуваалцаж байгаа байхгүй. Би нэг юм тухай хийгээ явж байна. Энэ зохиолч ингэсэн нэгүүд цаадах чи өөрөө яг тэр одоо дэлхийн 2 дугаар дайны дараа хорих лагерт өгөө хоригдчихсэн залуу байхгүй. Тэгээд өөрийнхөө тухай юм бичих гээд хайр явж байгаа таачаа жишээ байх жишээ. Тэгээд бид нэр дурсамжаа хуваалцаж иж нэг ингэ аваад дурсамжаа хуваалцаж иж нэг нь цул болдог. Гэдэг санаа бас энэ дээр харагдаж байгаа бол гэж бодож байгаа. Тэгээд би тэр нэг хэлмэгдүүлэлт хийсэн одоо тэр эрүүдэн шүүсэн хүмүүсийн дурсамж одоо хэсэг тэмдэглэгдэж үлдсэнийг чи хайж мэдээж олсон байгаа тийм. Тэгээд тэрийг тэгж бичсэн байгаа шүү. Тэгээд за тушаал авсан гэдгийг бас ойлгож байна л доо. Тэр цаад тушаал өгж байгаа хүмүүс тэр чинь ингээд хуурамч хэрэг ямар ч юм юугүй юмыг тулгаад байна гэдгийг ч гэсэн мэдчихэл байсан байл шүү дээ тийм. Тэгээд тэгвэл яг юу тийм амар чухал болохоор одоо тэр хүнийг ингэж тарчлааж, зовоож, тамлааж, алж бүр одоо хүний амь шүү дээ тэр чинь. Тэгээд ингээд маш чимээгүйгээр ганц хүнийг биш хоморголоод ингээд бөөнөр нь тэрнтэй уулзсан гэхлээр тэрийг авчраад ингээд тэгээ бүр ингээд хүнийг тамлан зовоодог арга техникүүдтэй Орсын юунаас сурсан ч гэж байгаа шүү тий. Тэр хэсгийг унших надад бол үнэхээр амар байсан. Тэгээ би гайхсан юм нь хүн яг юунд итгэчихээрээ тийм амар юмыг ингээд жишмгүй хийдэм болоо гэж бас амар гайхсан. Яан зүрийн би одоо жишээ нийтлэг одоо тэр тэмдэглэл ярилцлагуудыг ингээд уншингууд янз бүрийн шалтгаантай байна. Зарим нь эрх мэдэл байна. Хэрвээ чи тэдэн хүнийг бариад хэргийн хүлээлгээд яачих юм бол шоронд хийчих юм бол эсвэл хэргийн хүлээлгээд заацчих юм бол чамд ямар нэг албан тушаал амлаж болно. Албан тушаал гэдэг аваад идэх юм тий. Юм нэрэн шүү дээ тий. Нөгөө талд нь болох дээр зарим нь болохоор юу ч хийж байгааг мэдэхгүй зүгээр хүмүүсийн даалгавраар яг хийж байгаачлаа биелүүлдэг хүмүүс байна. Зарим нь бол хувийн одоо бэртгчин зам байна. Яг тэгвэл тэр хүмүүсийг тэр байцаалтыг аваад хэргийн хүлээлгэхгүй бол өөрсөндөө бас хариуцлага тооцох хөдөлгөөн шүү дээ. За эргээд өөрсөндөө ярьдаг, өөрсний шоронд идэх ч юм уу, өөрсний хариуцлага хэлдэг тийм хөдөлгөөн. Тийм учраас өөрийгөө авч явахын тулд хийж байгаа хүмүүс байна. Эсвэл өөрийгөө зөв юм хийж ингээд бодцсон дэлгэцэн хүмүүс бас байна. Үлдсэн хэсэг нь бас хувийн өш онсон хүмүүс шүү дээ. Тэднийг үзээддэг хүмүүс байж байна шүү дээ. Өөрөөс нь илүү боловсралтай, илүү байгаад. Яг юм юм байд. Би эднээс юм боддог. Тэрийг зайлуулчуд би бас байж байна. Тэгэхээр энэ нөгөө хэмдүүлэлтийн энэ үйл явц чинь эхэндээ яг тушаалаар төлөвлөгөөтэй тэгж явж байгаа сүултээ бүр замраа галтсан байхгүй. Одоо тэр юун дээр одоо тэр хэмдүүлэлтийн цог хэсэгтээ бол тэр нэг байцаагч нь тухай орж ирж байна тийм. Тэн дээр би нөгөө хүмүүс ямар шалтгааны улмаас хийгээд байсан гэдгийг нь бас илүү тодорхойлох гэж хичээсэн л дээ. Одоо тэр баримт нотлогоо ярилцлага юмнууд уншиж байгаа тэндээс босгож очиж байгаа дөрөв хоног уран зохиолын дүр байгаа тэр бол хин нэгэн хүний бодит хүн биш уран зохиолын дүр байгаа. Гэхдээ
яг тухайн үед хийжсэн ажил таахгүй. Тэгээд тэрийг ингээ гаргаж ирэх гэж тэр дүрийг оруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүр ингээд яг үндсэндээ эндээс тэд нэр ямар зорилготой байсан, ямар тушаалаар хийжсэн гэдгийг харахаас л үү. Хүн гэдэг ийм аймаар байж болд юм аа гэдгсэн. Хүн яг цагаад болоход бол чи тэр одоо усанд чигээд ганцхан л амьд гарах хэрэгтэй би бодлоо шүү дээ. Хүн гэдэг чинь угаасаа л хүний мөн чанар. Тий, яг тийм одоо Титаник шиг юугаа хайртай эмэгтэйгээ завин дээр гараад жигдэг юм Титаник дээрээ л үлдэх байх. Тэр чинь хянуур шүү дээ. Тий, тэр Титаниктаа л үлдэх байх. Яг үндсэндээ хүний мөн чанар гэсэн тийм аимшигтай байхгүй. Одоо тэр 35 хүүхдийн чинь авчираад байцаагаад шүүхээр оруулаад ингээд байцаач яхад хооронд нь ингэж нүүлдүүлэх тэр хооронд нь одоо нэг нэгээр нь ингэж юу яаж штэ чинь чамааг орж ирэх байцаагууд ямар чамааг дөнгөс тэгээ хэлээ явчлаа. Чиний толгойд шууд тэр зовцсон байгаа юм чинь хэцүү штэ ирэх зүйлгүй байхгүй шууд л орж ирж штэ тэр яхаа намайг мэдээ. Тэгвэл чи өөрөө ч гэсэн тэгчлээсэн штэ хэлж чинь. Хооронд нь ингэж ясах. Тэр бол одоо яг жинхэнэ одоо тэр хэмжүүлэлтийн гол арга байсан гэж байгаа байхгүй. За тэгээд тэднес чинь нэг бөөндөө нэг дор байгаад сураад найз нөхөрлөд ирсэн. Тэгээд сүүлд тэр 63 онд уулзахад маш цөөхөн уулзсан байдаг. Бас тийм шалтгаантай байж ирдэ. Хооронд нь ясаацсан би. Зүг зүгээр байсан зүг зүгээр хүлээ авчихсан хүмүүсийг тэр байцаалтууд дээр хэрэгний хүлээлгэхийн тулд тийм арга хэрэглэсэн байна. Худлаа яадаг. Дөнгөсөө чамд тэгэл хэлээ авчлаа. Чи тэгжсэн юм биш үү? Тэр чамаа тэгжсэн. Тэр чамааг угаасаа анханасаа чамааг ингэж хэр хийсэн Германы тагнуул гэдгийг чинь тэр л хэлчихсэн шүү дээ. Чи яагаад өмөрөөд байгаа гэдээ хэлчихэнгүү. Хэлчих хэцүү шүү дээ. Тэгэж ингэ сэтгэл зүгэн тоолж хэр хүлээлгдэг байсан. Одоо сүүлд 63 онд тэр Германы Монгол сургуулийн цахилгаан зөвлөх байсан Волф Сергей Волф гэдэг хүн ирсэн байхгүй. Тэгээ тэр хүн ирэхэд бүгдээрээ бодолд нь очиж уулзсан байна. Гэхдээ нэг нэгээр очиж уулзсан байна. Би минийхаа дээргээд би ярихгүй уулзсан. Ер нь жоохон ингээд бүгдийн хооронд ингээд заах болчихсон тийм их бол байсан. Тэгэхээр л бүр ингээд найз нөхөрлөл хайр сэтгэлийн тохиолдол бас зөндөө шүү дээ. Хайр сэтгэлтэй хоёрын хооронд бас гэж яасан юм. Эсвэл гэр бүлээс нь хагацуулах, шоронд багт нь эхнэр нь гэр бүл нь нас орсон тохиолдолсон доо. Эд ийм байдлаар хүнийг ингээд туйлд нь хүртэл ташж байгаа хгүй. Төсөөлөх юм. Ингээд бодохоор муухай байгаа зү. Ингээд тий одоо тэгээд нэг ингэсэн ингээд чи бидний шиг хүн тэрийг хийж байгаа шүү дээ. Харин тий. Тэгээд тэр чинь ингээд би бас тэгэж бодсон. Яах ч энэ хүүхдүүдийн тоонд нь тэнцэж явцгааваа гэж бас ингээд мэдгүй оронд нь дахиад хэнийг нь яваад хэнийг нь дахиад хийх мэтгэл байсан л байж таарна л та. Гэхдээ ингээд тэр хүүхдүүдийг ингээд сурч мэдхийн төлөө тэгээ явцсныхын төлөө би бас амар харамссан. Яшиг зүгээр ингээд байжсэн бол хиндэн ч тийм юм тохиолдохгүй ч байсан юм билүү. Уншаад үзэхээр бүр ингээд яаж хүний санаанаас юм гарч, яаж хүнийг ингээд зовоож, тарчлаад хамгийн гол нь ингээд зүгээр буудчихгүй байхгүй. Зүгээр алчихгүй, дуусчихгүй. Тэгээд өөрийнх нь эрхэмэлтэй, хайралтай бүх юм нь амар байгуугаар халтаал тэр хүмүүсээ ингээд хинч биш, юу ч биш болгоод авахад бас тэр хүмүүс ингээд сурч мэдсэн юм аа улс их орондоо үлдээх гээд ажилласаар л байсан байгаа. Яагаад ингээд тэд нар бас ингээд хаа нэгэн газар руу зүхтаачих боломж нэг биш удаа тохиолдсон л байх. Боломж гарсан л гэж таарна. Ингэн байж энд яах гэж ингээд байгаад исэн юм бол гэх юм ер нь бол аюу хэм бодогддог ном байлээ би тэгээд аюу хэм бодсон бас нэг хэд уйлсан. Тэр одоо энэ дээр яриад байгаа хүмүүс чинь тэр хөвцөн хүмүүс ерөөсөө өчүүхэн жоохон хэсэг байна шүү дээ. Өвсөрсөн юм цусных нэг туслалаа байхгүй. Тэгэхэд чи маач одоо тоо ярих чинь яг тогтсон юм тоо байхгүй байл та. Зарим 100 мянга гэдэг, зарим 70 мянга гэдэг, 80 мянга гэдэг ингээл тэр 40 мянган хүнийг тийм байдлаар хороож ирсэн, зарим нь бүр тиймээс аимшигтайгаар хороож ирсэн гэж бодож үзэхээр энэ юм оюун санаа ерөөсө багтахааргүй төсөөл байгаа байхгүй. Тэгэхээр бүр аимшигтай. Тэгээд тэдний би ч гэсэн бодож ирсэн, яг бичиж байгаа хэвээр ингээд судлаад үзэж байгаад бодож ирсэн. Яагаад энэ хүмүүс энийг төвчж байгаа вэ? Юу нь ингээд төвчгэд хүрсэн юм бэ гэдэг юм толгойд орж ирээд байхгүй юу?
тэгэл өөрөө мань одоо шууд сутгах нь шүү дээ. Би байсан бол өөрөө сутгах нь одоо болио шиг зүгээр ингэж хараа. Эсвэл зовхтон эсвэл бүх ажил юм хаяад те. Одоо хинэж тоогоо. Одоо шин нацгид орж энэ тэр хамгийн сүүлд хийсэн нэг тэмдэглээд нь шүү дээ. Арх угаа явж байвал тийм ингээд арх угаа явж байвал намайг тоохгүй болов гэж бодоод одоо шоронд орж тэсэхгүй. Ямар нэгэн албан тушаал дээр юм уу ямар нэгэн хариуцлагатай ажил дээр өвнөл оролдоод эхэлдэг. Тэгэхээр тэрний цаанал бас хувийн өш онцон байсан л. Тэгээд тэр шоронд ямар амар байдаг болохоор хүн зүгээр ингээ гудамжинд арх угаа явж явах нь илүү дээр санагдах юм. Тий, тэр чинь амар сонголттой асуудал болсон. Тэрнээс илүү бүр ингээд амьдралаа утга учиргүй болох шийдвэрийг хүн тийм авах уу? Зүгээр ингээд хинч намайг тоохгүй, хинч намайг анхаарахгүй харахад би нэг юм гудамжинд арх угаа явж байгаа хүн болчих юм бол намайг тавиа орхин би дахиж шоронд орж чадахгүй гэхээр тэрнтэй дүүцүүлэх байтугай бүр хамгийн үлдсэн арга л тэр байгаа аахгүй. Тий, бодож үзсэн. Тэр хүн чинь ингээд ямар зохиол, найраглал, шүлэг бичиж юу бодож яаж ямар юм дэврэн хүсэлтэй хүн байлаа тий. Тэр хүнийг тэр ёроолд очих сонголтыг одоо ёроол гэх юм уу юу гэх юм баг магадгүй л 50 байсан баг. Нэрнгээсээ яг зүгээр арх угаад ингээд гудамжинд таних нэг нь сонио харчаа танихгүй нэг нь хажуугаар зүрээ авч явах тэр хүний хувьд үнэхээр бас амар амгалан байсан байх ч гэж бодсон шүү. Тэгэхээр бол яаж зөвхөрч ирсэн нь харагдчихлаа. Гэтэл бид нэр ингээд бүгд л ингээд давал харцсан. 35 хүүхэд тэр Герман, Франц улс хүүхдүүд ингээд даваад харцсан. Тэгээд давж гарсан шалтгааныг би бас зүгээр ихцүүлж байгаа. Эдгээр зүгээр тухайн үед бол бусдаас хамаагүй илүү юм үзсэн, нүд тайлцсан байсан юм. Тэгэхээр ийм юм бас улс оронд тохиолддог ийм хүнд хэцүү цаг үе байдаг гэдгийг бид нэр бас ухамсарлсан юм байна. Тэгээд ингээд амьдралаа ихцүүлж удаад энийг бид нэр ингээд энэ ямар ч гэсэн хизээ нэгэн цагт дуусна. Нэг тавч гарна. Ард нь гарсны дараа дахиад биднэрт амьдрал байгаа гэдгийг бас эргцүүлчихээр тийм одоо бол тэгээ боловсрал оюун ухаан санаатай хүмүүс байсан юм байна. Тэгээд яг уу шүд зугаа төвчээд гарсан юм байна гэж бодсон. Тэрнээс бол багийн хүн тэрийг төвчж авахаагүй зарим нэг үгүй одоо өөрийнхөө амьдралыг дуусгачих нь зарим нэг зогтно зарим нэг ингээд юуч болгочих тийм хэсэг байсан байна. Тэгэхээр улс орон өөрөө тэднийг ингэж иргэдээ боловсруулсан схемүүдээ яаж ингэж бяцалж дарж гараараа бацаж сараагаар боожулсан тухай түүхийг хамгийн түрүүнд хүргэе гэж бодож байгаа. За тэрний цаанал амар гэж үзэх юм бол аим шиг тоо баримт болон үйл явдал шүү дээ. Маань зохиолч бас зөндөл бичдэг хөдөлгөөний тухай ялангуяа ламрын тухай бол бас нэлээд миний мэдээлэл 67 оны зохиолууд ч байна, сүүл бичсэн зохиолууд ч байна, орчин үед бичиж байгаа зохиолууд ч байна. Ламрын тэр юмнуудын тухай зөндөө олон судалгаач байна, юу ч байна. Зохиолууд ч байна. Яг нь скетнүүдийн нэг хөдөлгөөний тухай бол бас харьцангуй хавар болж чинь судалгаа байдаг. Тэгээд зохиол дээр ингэж оруулж ирж бичсэн хавар хаалж болж байна. Жишээ нь одоо юу гэдэг тэдэн тэр газраас одоо 100 жигүүрийн бүлэг гэдэг. Жишээ нь дорн тентийн бүлгээс тэдэн лам байр гэдэг 40 лам байр гэсэн тийм. Гэсэн чинь яг байлдах ламар нь тоолоод үзсэн чинь нэг 39 болж байгаа юм. Зүгээр хон дээр явж байгаа 18 дэх хүүхдээ өөнийг аваа явчих. Зүгээр хажуугаар гарч чадаад аваад. Тийм тохиол зөндөө байгаа шүү. Тэмдэг юм нэглэхээр. Тэгээд тэр нөгөө зохиол дээр 18 дэх хүүхдийг аваачаад дуудаад тэгээд тэр охимжин ингээд газар хөвөөд нэг цус шиг ингээд хөвөөд ингээд дэмрээд тал дээр ингээд байж байгаа. Тэр дүрслэл бол үнэл ахгүй. Тийм их тохиол зөндөө байсан. Хүний тоог үзэн ингээд зүгээр л бимгээ явж байгаа юм байна тоог үзэн. Аагүй тэнд хэн байх ямар хүн буруутай үгүй юу гэж зүгээр л тэдэн хүнийг бодох ёстой. Тэдэн хүнийг хэрэгүүлэх ёстой гэдэг юм л явж байгаа байхгүй. Нөгөө нормтыг үзэн гэдэг шиг юм байна. Хүний амиар ингэж тоглоно гэж чинь. Хүний амь хичнээн ирэх юм бэлээ. Цаана хүний амьдрал гэр бүл гэдэг өчнөө ирхэн зүйл байж хаад ингэж тоглоно гэдэг чинь байж болох уу? Тэгээ эн чинь ингээд хамгийн амар нь одоо нэг юм өөр улс манайх руу одоо гай хийгээд ч юм уу тэрнээс болоод ингээд хүмүүс ингэсэн эсвэл нэг юм биш байгаа хгүй. Эн чинь ингээд Монгол улс Монгол дотроо за яах вэ тэр одоо дээдлийн тэр юунууд нь гадны өөр улсын нөлөөтэй болж тушаалаа яагаад ийгээд идэх юм бол мэдэхгүй л те. Гэхдээ зүгээр ингээд нэг хэлээр ярьдаг нэг улсад байгаа. Нэг юм одоо манайхан ч айгуу цус мус гэж ярих дуртай шүү дээ. Тийм цус мустай хүмүүс нь нэгнийгээ
бүр ингээд сийхгүйгээр хэрэг хүлээлгэх гээд гүтгээд эсвэл ямар нэгэн юм үүрүүлээд зохиогоод тэрийг ингээд зохиомол гэдгээ ингээд өөрөөс нь гадна тэрийг хилцэж байгаа хүмүүс нь мэддэг хэрний улаан цай тэгж байж байгаа надад бүр амар үгайгүй санагдсан. Тэгээ одоо яг энэ одоо ч бас яг нийгмийн өвчин талбай дээр чагсаалуулж байна. Нэг цүнхний хэрэг гараад тий. Гэтэ энэ чинь ингээд цүнхэндээ ч биш хүмүүс бас яг юуны талаар чагсаад байгаагаа тодорхой хэмжээр мэдчихлээ шүү дээ. Тэгээ би өчигдөр орой зүгээр гэхдээ яг за өнөөд 2 өдөр завгүй талбай орч чадсангүй маргааш орондоо энэ тэргээл бодоод байж хата хүмүүс юу нь ямар муухай нэг юм сонин ашигч хүн болгон шүү бүр юм бэ тий. Одоо зүгээр мөнгө төгөөрөг идэж уух эрх мэдэл байна уу байхгүй юу? Ямар нэгэн хулгай зэлгээ хийж халтан тушаал дээр сууж байгаа юу үгүй юу гээрээ л ялгаатай болохоос замд тааралцсан 3 хүнийг аваачаад тэнд яг тэр эрх мэдэл дээр яг тэр боломжн дээр нь тавьбал тэр 3 бас л төсвийн мөнгнөөс идчихэл таарна да. Тэр нь яг тулаад идэхгүй юу гин яавал хідэн хүн үнэнчээр вэ энэ чинь улсын мөнгө шүү дээ гэж яг хэлж чадах бол гэж бас өчигдөр айгу бодлоо. Тий одоо миний тэр түрүүний яриадсан нэг хамтын дурсамж гэдэг юм байна шүү дээ. Хамтын дурсамж гэдэг юм чинь би ковид дээр тэрийг ойлгосон. Хүн бол зөвхөн монголч биш. Зөвхөн хүн төрөлхтөн бол жаргахаараа хүний зан аршин тийм л жаргахаараа илүү ингэж илүү тэр өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийг илүү болгох гэж илүү өөртөө хов ашиг бүртгэх гэж гэдэг юм уу. Жаргахаараа дандаа ингэж садарч яадаг. Ямар нэгэн нийтийг хамарсан зовлон тохиолдолд хүмүүс эргээд ивэлжээд тэр зовлон ганцаараа давж чадахгүй бол хамтаараа ямар нэгэн хүч надад нэмэх хэрэгтэй болоод шүү дээ. Хамтаараа ингэж даван туулж давж яадаг. Тэгэхээр сая яг тэр хэмжүүлтийн түүхийн уншаад байхад бол тэр их зовлонгийн хажуугаар бас хүмүүс бие биедээ яг хилэмдүүлэлтэд хил сэрэхт орцсон хүмүүс бол бие биедээ аюул бас эмрэнгүү хандчихсан тохиолдолч байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс оронд байдаг ийм хамтын дурсамж энэ дурсамжуудаа хэцүү дурсамжуудаа бид нар эргэн харж хуваалцчихэж ирээдүйн хамтдаа бүгдээрээ нэгдэж явж чадах юм. Ихгүй зүгээр л ингээд хоорондоо юу гэдгийг нэг өөрийнхөө өнцгийг барай л хэрэлдээд байвал хизээж гэж ойлгоцож чадахгүй. Тэгээ ковид дээр л бид нэг харсан. Ковидын дараа гадагшаа авахад хил дээр мэдлж байгаа хүмүүсийн харилцаа яг ингээд хичнээн жил уулзаагүй танд хүн харж байгаа юм шиг тэр харилцаа шал өөр болсон юм ковидын өмнөхөөс. Хил хаагаад бүх юмны урсгал хаагдаг юм би үүлж хэлж байгаа. Эдийгээр өөр уусанд оронд ч орсон хүн хүнээ үүлж хэлж шээ. Тэгээ тэр харилцаа бас шал өөр болсон байсан. Тэнгүүт би за зовлон гэдэг бол хүнийг нэгтгэдэг юм байна. Жаргал харин эсрэгээр хугацаагаа салгад юм байна да гэж тийм бодол төрсөн. Тэгээд яг тэр хилэмтүүлтийн тухай хэсэг дээр бол би яг тийм санагдсан гэдэг хичээсэл дээр хамтын хэцүү хүнд дурсамжууд бүр улс орны ийм одоо трама юу болцсон сэтгэлд нөө чирсэн ийм дурсамжууд бид нэр нэгтгэх ёстой. Тэрийг заавал дахин туулах шаардлагагүй шүү дээ. Тэрийг бид нэр иргэн харж ийм туулж болдгийм байна, ийм гарч болдгийм байна гэдэг ийм туулаад ирсэн юм байна гэдгээ иргэн санджиж бид нэр ингэж тийм дээр нэгдэж нийлж бие биенээ ойлгож ойр болох юм шиг байна. Тэгэхгүй бол бид нэр хилэгдүүлэлтийг маш энгийн энэ цайд юу хийсэн болоо гэж юм шиг хэрэгтэй. Өөд хэцүү юм лээ. Тэр үе тэгдэг байсан гэсэн шүү дээ. Бид тийм амны 6 маягаар тий. Тэр үед бүр амар ингэж жаргалтай байсан гэсэн шүү дээ. Өндөр сандал суулгаал. Тэгэл бүр ингээд дээрээс нь ингээд амар хурцсан юм шаг гэрэл тусгаал тэрийг ингээд ширтүүлээл тэгэл янз бүрийн арга хэрэгэлдэг байсан гэсэн шүү дээ. Бараг хомсруу ингээд хулсан ус зоогоол тэрийг хүртэл хэрэгэлдэг байсан гэж шүү дээ. Тэгэл зүгээр ингээд яриа болоход өнгөрчдөг. Яагаад гэвэл бид нөгөө бийж туулаагүй чийж туулаагүй цаг хугацааны яваад биднээс холдоо явцсан дурсамж яриа болцсон байгаа байхгүй юу? Гэтэл яг үндсэндээ үндэсний хувьд бол тэр ингээл асараа туулаад явж байгаа юм чинь. Нийгэм болгоно л ингээл ямар нэгэн хэмжээгээр байгаад туулаад явж байгаа юм. Тэгэхээр тэр аимшигтай хамгийн хүнд хар бараа одоо хувь үнээр юм бол амьдралд нь цочрлогдсон хамгийн том юм толбол байгаа байхгүй юу? Толботой хар дурсамж, хар бараан дурсамж одоо траума гэж хэлж болох юм. Тийм л юм байгаа байхгүй юу? Тэгээ тэр зүйлийг л үндэстэн нийтээрээ буцаан санаж ой дурсамжиндаа ахилсэй гэж
авах нь нэгдэж нийлэх биений ойлгох дээр нь тэгээд цаашаа илүү ойртох болоод тэрийг татахгүй уушаалгах тийм боломжтой. Өнгөрсөн биднэрт бас юм сургаж болно шүү дээ. Санаад ядаж хөндөөрлөө шимшрээд байж байгаа. Өнгөрсний тэр тий хүчийг бид нэр яваад тун үнэлээд түүх гэдэг бол түүх, өнгөрсөн гэдэг бол өнгөрсөн. Өнгөрсдгийг өнгөрсөнд нь үлдээ гэдэг. Яг тэгчингүүдээ яг нийтэр дээр бид нар дандаа л өнгөрснөөс л юм харж би тэгэхэд хийжсэн. Тэгэхэд тийм байсан. Яа одоо бидний подкаст хийжсэн өнгөрсөн туршлага дээр л болж байгаа. Яг тэр шиг дурсан бичгсээр юм уу хүсдэг юм. Одоо тэгээд энэ хэл мэдүүлэлтийн энэ сэдвүүдийг хийж чаддгаараа хүмүүс бүтээл болгоод гаргаасаа тий зурдаг зураад бичдэг бичээ. Энэ ингээд маш олон төрлөөр хүмүүст мэдэрч одоо хурж үзэж харж сонсож болох бүх төрлөөр хүмүүст ингээд үргэлжлээд хүрээд агаасаа гэж би сайн хүссэн. Ном болдогч ном нь одоо ингээд сайхан энэ чинь ингээд хаагур явсан та тэнд очих юм бол тийм газруудаар явж болно шүү гэдэг энэ багийн номон дээр байгаа газрын зургаар нь яваад дахиад өөр нэг хүн зохиол бичдэг үү, кино хийдэг үү тий. Эсвэл эндээс авсан мэдрэмжээ уран зураг болгодог уу, хүнд дуу болгодог уу, яадаг уу одоо ингээд уран бүтээлч хүмүүсийн би бас яг зорилго жишээ байх тий. Өөрс нь хариуцлага тийм гэж боддог байхгүй. Зүгээр ажиллаа хийгээ явж байгаа надад ямар нэгэн зүйл нийгмийн байна уу, улс төрийн байна уу, амьдралын байна уу, юуны байна уу, эсвэл маш сайхан ирээдүйн мөрөдлийн тухай байна уу, тэр зүйлээ сануулах гэж ингэж яаж яадаг хүмүүс миний мэдэрч чадах бүх зүйлээр ингэж би өөрөө нэгэн тал одоо зурж бичиж ингэхгүйгээс хойш тий би хүний зурсан зургийг хараад тэр мэдрэмжийг аваад тэр мэдрэмжээрээ хэд хоног амьдардаг магадгүй бүр амьдралын туршид мартагддаггүй дуу байдаг тий. Тэгэхээр энэ хүмүүс жоохон өөргөө биелүүлээсэй гэж ямар хүссэн шүү дээ. Ажил хийгээсэй гэж бодсоо гэдэг байхгүй. Тэгэхээр их байлгүй л одоо. Тийм. Би ч ямар ч нөгөө нэг номон дээр хотоор явсан 4 хотод байгаад аялсан газрын зураг оруулсан open data болоо. Би тэрийг ингээд өөрийнхөө компьютер дээр хадгалаад хянах шаардлагагүй. Тэгээ номон дээр яг бүх ингээд локейшнтэй нь оруулаад хин нэгэн хизээ нэг өдөр ингэж явах юм бол зүгээр л миний номыг бариад явчихгүй. Заавал надтай авах гэж асуух шаардлагагүй. Тэр нийтдээ дата авчихсан. Хамгийн гол онцлог нь тэр хүн хин нэгэнтэй холбогдоод дахиад очиж суугаа судлах ямар шаардлага байхгүй. Тэр цагийг хэмжиж өгч юм тий. Тий очиж болно. Тэгэхээр одоо аялал гэдэг чинь хуучнууд бид нэр аялал гэдгийг юу гэж боддог байсан. Тэгэхээр энэ номын нөгөө нэг хэсэг нь бас аялалтай холбоотой учраас би нэг ярихчаа. Хуучнууд бид нэр аялал гэдгийг юу гэж боддог байсан гэхдээ шинэ газар очих гой байшин байрлал тэр хотыг үзэхдээ тэгэл гой маяг цахимахаар нь яваал ингээл шопинг хийгээл гой газруудаар нь очиад зургийг аваад одоо бол нэг аяллаа нэг одоо гол онцлог нь юу болж хөрч байгаа юм. Ямар нэгэн утга учиртай аялал. Одоо жишээ нь үгүй Герман лайф гэдэг тэнд Монголтой холбоотой газруудаар очих шиг юм уу тий. Эсвэл дан Германы тэр технобаудыг үзэх шиг юм уу. Эсвэл зөвхөн эртний юм боломжуудын сонирхдаг юм. Хүн бүр аялагч бүр өөр өөрсдөө сонирхдаг үзхийг хүсэж байгаа тэр маш их амьд спорт болсон. Спорт болсон. Тийм тохиолдолд бол яг энэ номыг бариад хотуудаар ингээд нацад өрчин сурч байсан амьдарч байсан тэр боломжуудаар яг болосныг сонирхолтой аялал болох байх. Бид нэр өмнө тийж ярьж байгаа. Гэхдээ одоо бүр анх аялал эхлэхэд ярьж байсан. Ийм баг бүрдүүлээд тэгээ нацад өрчин мөрөөр бид нэр энэ тэр явсан мөрөөр багаараа ингэж соёлын аялал жуулчлал маяг юм хийя. Тэгвэл гоё юм. Тэгээд аялаад явчих. Одоо юмнуудаа мэдж байгаа. Тэгээд Берлинд очиод Санкт очиод худамжууд нь жишээ нь үгдээ одоо нацад орчин амьдардаг байсан байрны урт кафе бид нэр өдрийн хоол идэж болно шүү дээ. Тэр сонх шүү дээ. Одоо тэнд яг ингээл тэр хоёр анх Лайпцигт ирээл байр төрөөслөө тэнд сууж исэн. Берлинд одоо үгдээ энд одоо тэр Улаанбаатараас Берлин хүртэл найрагдлаа дууссан биш шүү дээ. Ингээл яриад тийм ингээд соёлын хөтөлбөр хийгээд аялал хийж ярьж байсан. Тэгээд тэр маань бас тийм бүтэх хаа гэж байна. Тийм бүтэх хаа надад ч мал гоё санаа. Завтайхан шиг өнгөтэй хөш бол гараал босчмаа тийм ээ. Сайн нөгөө юу басан бэ? Сүүлд аяарах юунаас за тэр чин төв рүү хас руу хэлсэн байл. Яг нөгөө
аюурхай нэг зохиолч нь тэр үйл явдлын тэнд өрнөдөг шүү дээ. Яг төгтгөн бом хийд ласт өрнөдөг тийм зохиол байгаа. Тэгээд шүгдээ арманыхын үйл явдал хаа тэнд өрнөдөг гэж. Яг тэр газруудаа үзүүлэх тийм аяллаа хүтчигээд явсан билээ. Тэрийг бас тэр бас гоё хэллээсэн. Тэрэн шиг ер нь бол яг ингээд бага бүрдүүлээд тийм дөрөв хот биш юм аа тийм солийн аяллыг бас сонирхолтой санагдсан. Тийм өдрөө тоолж байгаа 4 өдөр биш юм аа гэхэд яг Берлинд тийм Берлинд очоод Берлинээр нэг ороод Лайпцигт ороод тэгэл тэнд өөр үзэж харах юм зөндөл байгаа шүү дээ тийм. Тэгээд явбал тэгэл номынхаа хэсгээс уншиж болж байна. Эсвэл яг түүхийн гайд хийгээд ингэжсэн гэдэг нэг баримтаар нь шууд ингээд яриад төвчүүлж байна. Янз бүрийн юмгаар хийж болохоор л байна. Тэгээд за ном бичиж эхлэх бол одоо 19 за тэрнээс өмнөхөөс гэхлээр за яг цаг хугацаа ч өнгөрсөн байна. Гэхдээ чи энийг эхлээд дуусгасны дараа чи яг өөрийнхөө хувьд яаж өөрчлөгдсөн бэ? Ер нь яг зүгээр насан турсан гэх юм уу да. Том байна. Яг хэзээ насан туршиж байгаа шүү дээ. Тэгээ хүн чинь насан туршлаагээ насан дөрөвдгөө мөлий шүү дээ. Тий. Тэр бол угаасаа ойлгомжтой асуудал. Зарим хүмүүс их хэрэг юм ойлгоцсон, их хэрэг насан туршсан байдаг. Зарим хүмүүстэй насан туршсан ч хэрнээ хүүхд шиг байгаад байдаг. Яг би зүгээр өөрөөр дүнжээ шүү дээ. За би одоо л нэг насан туршиж байгаа юм байна. Юмыг арай жоохон өөрөөр харж хэлж байгаа юм байна гэж бодсон юм дараа л өөж юм болж байна. Өмнө нь зүгээр өөрийнхөө тухай, өөрийнхөө эргэн тойрны тухай боддог гэсэн бол одоо тиймээс арай илүү зүйлээр хэцүүлэх тийм юутай болж ирж байна гэх юм уу? Ер нь яг би багасаа жоохон тийм уутахтай хүмүүсээс л да амар илдэг болоо юм боддог. Тийм. Тэгээд чамаг ястай уутахтай гэж боддог шүү дээ. Ястай уутахтай өөртөө уутахтай л үгээс л да ингээд амар чимээгөө доогоо тэгээд янз бүрийн юм тухай бодоо л явдаг. Тэгээд тэр янз бүрийн гачаа бодлуудаа юм хилцэгцлээд ер нь бол яг аяллаас ингээд аялал гарахын өмнөх бол би яг тэр 19 оны тэр өөрийгөө бол нэлээд юм зах замраа үүсэн байхгүй юу. Өөрөөгөө ингээд самраа хийсэн юм шиг л. Ингээс аюулгүй олон бодол толгойд орж ирэл яг яах вэ гэж бас шийдвэр чинь гаргаж чадахгүй нэг тийм тулгамдсан үе байсан л да. Тэгээд тийм үедээ бүх юм зэгцэлж авъя. Дөрөвтэйхэн шийдэлт хүрээ гэдэг маягаар аялал гарч байгаа шүү дээ. Тэр зорилго маань бол аялал маань гарах хүртэл үргэлжлэж байгаа байхгүй. Тэгээд энэний дараа бол би өөрөө бүх юмыг зэгцэлж авсан. За ийм л юм байна гэд тэрнтэйгээ эвлэрсэн. Тийм болж ирж байгаа байхгүй юу? Юм зэгцтэй насан турсан гэлөө одоо нэг арай ууж харж байгаа юм уу? Тийм л болсон. Чи яаж юм уухгүй гэдгийг одоо жишээ нь энэ чинь ингээд аюу урт хугацааны зүйл байгаа байхгүй. Би бол одоо хайцаа гэхгүй. Одоо чинь голдон бүр ингээд ковид тохиосон байна. Чи ковидын дараа энийгээс хөөд гараа бичих гэсэн болохгүй байсан байна. Тэгээд тэр үед хайчиж болно шүү. Эсвэл ингээд чи медиа төслөө хийчихэл одоо болчих жолоо сэтгэл чинь ханаад ч юм. Эсвэл ингээд сэтгэл чинь хандгүй юм уу? Эсвэл яаж бас энэ олон жилийн хугацаанд энийг ингээд тэгээд голоос нь шадарчихгүй, хайчихгүй, споли гэд бодвол хинч бодно шүү дээ. Хаяг уулсны хаяа шүү дээ. Би ч бас айгуу тийм болгох дээр чамайг ямар амар энэ олон жил ямар ядаргаатай өгөх юм бэ гэж бодсон. Агуу бүтээч юм чинь тэгж. За бас тийм дээ. Бодлоо. Ер нь юу юм шүү гай. Зүгээр нэг ямар нэгэн ажлын ард гараад эндээсээ хайх авдаг төлөв юм шиг байна. Би ер нь хамгийн энгийнээр бол ковидын үед одоо жишээ нь тэгэл зас цагаан шин байна ч юм уу. Эсвэл ингээл за болохгүй л үзгээл хайчвал хайчаар л байсан юм биш үү? Тийм хайчвал хайчаар байсан. Тэгээд яг нөхцөл байдал тийм байсан ч гэсэн би хаяа гэж бол энэ юусоо бодож байгаа. Юусоо бодож байгаа. Бодож байгаа. Зүгээр яг эцсийн моментод бол хэд хэдэн удаа зүгээр цохолоо ингээд засаад цааш нь зүгээр ингээд хайчаад хэдэн сар болоод дахиж байх тохиолдол байсан. Тийм учраас аяг удаан явсан байхгүй. Бүр ингээд явхаа болоод бүтсэн юмнууд нь болохгүй нэг л эвлэхгүй хаа зөв хайчаад 3 4 5 6 сар хайчаад зөөр энийг явчихдаг. Тэгээд тэрийгээ байж байгаа буцчихгээд авдараасаа гарч ирээ харангууд
шал өөрөөр харагдах хоноод. Тийм байдлаар нөгөө бүтээлийг засах мах сайжруулах юм байсан. Зүгээр шууд хайчээ гэсэн юм тохиол байхгүй. Тэгэхээр миний хувьд л ямар нэг юм буугаад өччих юм шиг байдаг юм шиг байхгүй. Чи зүгээр хаяа гэсэндээ нэг сайн хүн болоод нэг амар мундаг хүн болоод хайчээ аваад өччих биш. Би зүгээр буугаад өччих шүү дээ. Өөрийнхөө ор шарыг малтаад шүү дээ. Тэгээ өөрөө өөртөө ингээд дотроо ингээд шалахад ямар ч гэсэн ард нь гарна. Гэхдээ хамгийн зовлонтой юм нь бол сайн зүйл одоо бус түмний хувьд сайн муу байлаа гэдэг нь хамаагүй. Би өөрийнхөө хувьд л бодсноо хэлдэг байдаг юм зааш шин. Яг л миний бодож байсан анх нөгөө санаанд орж ирсэн юм байсан. Тэргээр бодит болгоод юм тахгүй санаа авахгүй. Тэгээд нөгөө нэг cover 6 сар болдог гэж тийм учраас байхгүй. Тэгээд чи угаасаа яг санаандаа хүртэл юм хийхэд өөрөө бас маа би боч одоо ингээд дизайнер болчихсон. Номыг cover хийн. Намаа өөрөө өрчгөн. Чи зөвхөн одоо нэг cover хийх юм бүтсэн байх гэхэд баг энэ анзааны ном бичлэх байхгүй. Тийм урт замыг дууссан. Яараг юм уу чи? Тэгээд цаашаа тавьчаад ингээ хашаа. Яс ингээ гараасаа гаргачих гад ингээ адгаагүй юу? Тэр үл гайгүй. Би өөөсө тэрийг ализын даваад гарцсан. Би ч одоо нэлээд ном яа гарлаа шүү дээ. Миний өөрийн нийлсэн. Ер нь бодоод үзвэл яг редактороор бол нэг 100 гаруй ном болчихж байгаа. Бүртгээд үзэхэд жижиг ингээ хүүхдийн жижигхэн юм зурагт номноос эхлээд бусад бүх төрлийн одоо янз бүрийн ном редакторлээ шүү дээ. Ажиллаа. Тэнгүү 100 гаруй ном болчихж байгаа. За хүний номон дээр ажилласан одоо гэх арт директор ажиллагч юм уу хариуцж хийсэн. Тэгээ өөрөө бичсэн, өөрөө зохиолыг бичсэн гэдэг ингээд эсвэл угаад байсан харсан гэдэг нийтлэг бүгдийн нэгмүүд баг нэг 20 орчим болох юм уу? Яг өөрийн ажилласан гэх юм бол нийлээд 10 орчим болох байхгүй. Тэнгүүд энэ бүх процесс дээр чинь би ализын тэр нөгөө нэг ном гаргаж гоё мэдрэмж авах тэр хүслээр ализын даваад гэсэн шүү дээ. Нэг 20 эдтэй баг анхныхаа нэг ганц хоёр ном дээр л тэгжсэн баг. Тэрийг бол ализын даваад болсон баг. Зүгээр яг өөр бусад шалтгаанууд байна. Жишээ нь одоо юу гэдэг би ализын гарна гэдэг хүмүүст баг 2-3 жилийн өмнө хилцсэн байгаа. Хүмүүс сонгоод гарах гэж байгаа л гэдэг. Тэрэндээ бас ам шаагаад тэгээд бас маа нэг урлагийн зөвлөлтийн ном дээр дэмжиж ажилласан. Берлинер гранд прантыг өвч анх ер нь яг бичих болсон шалтгаан гэсэн медиа одоо төслөө эхлэх болсон шалтгаан гэсэн тийм байхгүй юу? Гэрэлт мөрт тэтгэлэг аваад хийчихсэн. Тэгээд урлагийн зөвлөлт номч болж байгаа гэж асуув бол одоо гарнаа гэж хэлчихдэг. Сарын дараа гэж. Тэгээд дараа нь одоо 2 сарын дараа. Гэхдээ нөгөө талд нь болох дээр би ерөөсөө энэ ямар нэг юм гарах шаардлага шахалтанд автаж болохгүй. Зүгээр л яг өөрийнхөө бодож байгаа юм л хийн тэр үед л гарна гэсэн уусаа бат итгэлтэй байсан. Хүн ирээд одоо чамд гэстэй. Чиний нөгөө бол хүчиш шүү гэсэн чи зүгээр бол тгээс үчил. Тэгээд зөвхөн cover дээр чинь тэгээд 6 сар уусаа яг бодож байгаа юм байхгүй байцлаа. Энэ яг cover тэгээд дээр нөгөө нэг хүн ингээд цаг үе олж төрдөг, хотелн олж төрдөг гэдэг шиг ном ч гэсэн өөр ингэсэн нэг төрх зэрэгтэй. Тэгээд тийм л болоогүй юм байлгүй. Тэгээд байжлаа гэсэн маягаар. Чин Төмөр Баатар тийм манай гүнчи хоёр юм шүү дээ. Тэгээ одоо энэ cover дээр энэ одоо юуныхан яг энэ хөргийнхын зурглах дээр усан будгийн зураг байхгүй. Төмөр Баатар гэдэг манай найз зураац залуу. Тэр зурсан усан будгаар ингээд биерээ шууд ингээд зурчих байхгүй. Тэр чинь хөргийн ингээд зурсан байсан. Энэ усан будгийн шууд зүгээр биерээ ингээд усан будгаар зурсан гэсэн. Тийм үү? Ийм хоёр тусдаа зураг гэсэн. Тэгээд энэ чинь бүр ямар ч баг төлөвлөгөөнд байгаагүй зураг байхгүй. Зүгээр л одоо ингээд скетч хийгээл иймэрхүү юм бай, ингэж үзье гэж хэлсэн зураг. Тэгээд би нөгөө скетч оруулгуудаа бусдаа тогийн сав байцсан байхгүй. Сүүлдээ нөгөө cover зургууд нь хойлолдоо замбрааг юм болж байгаа шүү дээ. Хичнээн зураг гарч байгаа юм чи. Тэгээд хогийн савд хийцэн байсан. Тэгээд хамгийн эцсийн моментод энэ хоёр зураг хогийн савнаас авах чангач ирээд хайж аваад тэгээд нэгэ ингэж байршуулаад дээр нь ямар нэгэн холбох деталуудаа холбох юм байхгүй болчиход санангаад амар олон юм болчиход тэгээд энэ зураас маа гүнчээ зураг зургуудаа зурж өгөөд тэгэл би эвлүүлээл энэ юунуудаа одоо концепц хийж байгаа ингээл энд юм бай гэл ингээл байршлуулсан нөхрөл энэ хоёр дээр юм цол хийгээд давхар хавцсныхан нөхөр ингэж харагдах юм байна гэх ингээл юм байстай. Энэ харин аюу царайлаг cover шүү. Тэгээд давхар хавц гэдэг. Тэгээ манайхан одоо нөмөр хавц гэдэг байхгүй. За. Нөгөө
Улс төрчдийг чи давхар дийлдэг гэдэг шүү дээ. Наад ч юм бол монгол хэлээр бол нөмрөх гац гэдэг. Яг одоо ном дизайныхын тэр нөгөө англи үг мөнгө нь өөрлөлт гэдэг тийм. Юу гэдэг одоо манайхан нөмрөх гац гэж хэлхийг монгол хэлээр нөмрөх хавцтай энэ ном байна шүү. Тэгээ номын баяраар бол Баурийн бол асаргүй. Ацхур энтер номын гэсэн тийм хоёр асар. Яг номын дэлгүүр өөрснөө зүгээр ууслах асартай л болооч аа би бол хэмжээл асар авч байгаагүй. За тэгээд өөр бас гайхсан юм нь одоо бидний гар дээр ирсэн ном маань би хүрээний зузаатай. За энэ дээр одоо яг хувилаад жинлээд хуудсанд тоолох юм бол тэр хэлмэгдүүлэлтийн үеийн за аль эсвэл тэр хүүхдүүдийн одоо эрүүл шүүлтэнд орж байгаа яг сайхан ингээд эд хийж бүтээх гээд ирсэн чинь тэр бүх зүйлийг хэлж байгаа, хоорондоо нь яс хайж байгаа, хайр сэтгэлтэй хүмүүс салж байгаа тий. Тэрний баримт чиний цуглуулсан архивын баримт тэмдэглэл тэр юу бол ингээд баг нэг өрөө бүтэнд өрөх байх л та. Тэгээд энэ олон энийг яг ингээд би бас чамайг амар анзаарсан байхгүй. Чи номоо бичээд гаргацсан чинь чиний сэтгэл санаа шал өөрчлөлтсөн байхгүй. Тайвширсан, тайван болцсон байхгүй. Тэгээд энэ олон жил бас чамайг би яагаад ингэ уггүй байсан бэ? Хайчил болоогүй мүү гэдэг ийм бас цаад санаа энэ юмнуудыг тээж явах амар хэцүү байсан байж таараа. Тэгээд энийг чи ингээд өөрөө бодоод уушаад эргэцүүлээд байнга дотор ч бодогдоод тэгж байгаа чи нэг юм болгоод ингээд одоо өөрөөсөө ингээд тусаа гаргачлаа шүү дээ. Тэгээд яаж энэ одоо эморчгүй архинд орчихгүй амьдрал алдчихгүй би ч дуусгасан. Жинхэнэ чардаа шүү дээ. Ер нь л яг үнэ л дээ. Хүн одоо бодохдоо бол чамд ямар тохиолдсон юм биш тий. Чамд ямар тохиолдсон юм биш. Чи тэр хэлмэгдүүлдэг дуудсан биш. Чи байцагдаад ингээд шороо онд орсон биш. Чи амьдралыг туулсан биш. Юун зовоод байх хэл гэж бодож магадгүй. Яг тэрийг ингээд тэр чинь хүн чин сэтгэлээсээ үзэж байгаа шүү дээ. Судлаад араас нь яваад олчи, мэдчи, яг үнэн зөв нь юу эсэгээд тэнгууд хүнд чинь итгэл үнэмшлэг үүснэ. Ямар нэгэн итгэл үнэмшил үүсч байгаа юм хүн зүрх сэтгэлээ зориулна шүү дээ. Энэ сэтгэл гарна. Тэнгууд яг эднэрийг ингээд хураагаал, эвлүүлээл ингээд тодорхой дуржаад үрэн мистикэлт ч гэсэн ачаа болж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс сайн дайч биш ер нь номоо гаргаж тэрнээс чөлөөлөгдөхгүй бол тэрийг би тийгээл хэлэх байхгүй. Яг бүр илүү болгоно юм бол би энийг яагаад ингэж тэгээд тийм үстэй чамд хэцүү зүйлс бол хүн хамгийн түрүүнд тайвшрахын тулд яа гэдэг турсаа гарах хэрэгтэй шүү дээ. Тийм намайг дуудаад юм уу нөгөө эдийг дуудаад юм уу ярьчул сайхан болно шүү дээ өөжир шүү дээ. Яг тэр шиг л байхгүй. Ном бичих процесс ер нь бүх одоо зохиолчдод ном гаргаж байгаа хүмүүс тийм л байдаг. Ер нь сайн ч мууч энд тулаад ирсэн юм бол юу л гэдэл ном болж гарсан шүү дээ. Гарахаас өөр аргагүй болсон юм бичгдээд ном болдог. Бид нар чинь онгод гэж яриад шүү дээ. Онгод ч байна уу, амьдралын ямар нэгэн эрчим хүчч байна уу тий. Эсвэл туулсан хин нэгэнд хэлмээр байгаа санаач юм уу? Ном фикшнч бай, уран зохиолч бай, банд бүтээлч бай. Ер нь яг ямар нэгэн мэдлэгийн ном ч гэсэн чи асар олон зүйл уншаад мэдээд тэндээс шин мэдлэг үүсгээд хин нэгэнд хэлэхгүй болохоор одоо ингээд санаасаа харих гэдэг шүү дээ. Тэрийгэл юулчихтэй ном болчихж байгаа шүү дээ. Яг тэр шиг процесс авах хамгийн нэмэр хэлэхэд. Тэгэхээр би бол энийг юу судлаад тодорхой хэмжээнд ингээд судлаад цаг хугацаа зарцуулаад ямсаар байгаад тэрийг бол надад өөр хин нэгэнд хэлхээс өөр авахгүй тийм нэг талаа хүн дайцаа нэг талаа ингээд дүүрээ ирж байгаа. Тэгэхээр л ном биш чадахгүй болохгүй. Тэгээ энэ номны тэр хэлмэгдүүлэлтийн хэсгийг яахын тулд чи өөр хэлмэгдүүлэлтийн түүхүүдийг, баримтуудыг, архивыг за тэгээд энд ингэж багхийн хэсэг л орсон болохоос биш чиний олж мэдсэн бас тэр амар юмнууд амар хэлсэн бах тийм шүү дээ. Тэгээд бүгдийг уншиж тэндээс л ингэж шишсэн. Одоо би жишээ нь үүдээ түүхийн ухааны доктор хамгаалах гэж байгаа ш тэр бүх баримтыг бас оруулах нь юу тэр бүх баримтыг хин нэгэн дүрээр дамжуулаад дүрээр одоо өнцгөлч өөрөө дүрээр л уншигчдаа ярьж байгаа ш тэр дүрээр дамжуулаад гаргах чинь илүү зүгээр байхгүй. Бүгдийн багтааныг бол одоо хасар зузаал юм байна шүү дээ. Тэгэхээр би докторийн зэрэг хамгаалах гэж байгаа ш тэрийг заавал оруулах шаардлагагүй. Цуглуулсан юмнууд надад үлдсэн.
Тэгээ нэгэнд одоо юмсаа багхан хэсгийн ч гэсэн ингээд эмхтгээд нийлүүлээд ингээд хүмүүст гаргаад за би ийм л юм юугаар яваадсэн. Үзэлтэд яваадсэн. Ийм л юм хэлэх гэсэн гэдгийг бүр нэг дотроос үг захтнаад байдаг үе байдаг шүү дээ. Тэр шиг л авахгүй ингээд хэлчихсэн гэдэг санаа бэлчингүүд агуу уужраа тайвширч байгаа. Харин тийм. Тэрнээс болж нөрчсөн байгаад. Тийм үү? Нэрээ тий. Яг зөв ном гаргах тэр процессээс болоод ч юм уу удаад аваад ч юм уу жоохон юу байдаг гэсэн шиг. Би нэлээд сүүлийн ковидос хойш хэдэн жил бол дандаа ном тавьсан байхгүй. Гүн унтдгүү. Бараг л ингээд унтчих та хажуугийн замаар машин өнгөрчих мэддэг. Тэрийг өглөөсөө санддаг. Яг юм шүүн дундал нэг машин өнгөрчихсэн доо тийм дуртай машин байсан доо. Бараг тэр унтчих үедээ тийм машин болов уу гэж бодож байгаа. Амар гүйх юм бэ. Гүн нөр авдаг. Юусаа гүйх юм ингээд зүрмлээд байгаа юм шиг байна. Тэнгүүд юм шаардлагагүй. Өглөө нь ядраад тусдаг гэсэн үг. Би одоо бол ерөөсөө хазаар чихээд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас тайвширсан юм шиг номоо гарсан даа ч дээр нь бас энэ бүхнийг дуусгаад ямар нэгэн зүйлийн ард гарчаад даа ч тайвширсан байж магадгүй шүү. Тэгээ бас айгүй нөгөө нэг би чин гадуур сууж энэ төр заавал офисоос юм заавал гэрээсээ ш заримдаа нэг гадуур сууж байцлаач гэдэг ш. Тэгээ чи надад нэг хит удаа чи хаан сууж ажиллах юм бэ? Би бас жоох орчноос олж юм бичихгүй бол бичдэм үү гэж бодоод хоёулаа нэг өглөөгөр чи ажиллая гэдээ би юм бичээд хамт суух уу гэж чи надад нэг хит удаа хэлсэн. Тэгээд яагаад ч мэдгүй хоёулаа нэг тэгээгүй те цаг нь таардгүй эсвэл өдрөж таардгүй эсвэл би гадуур байхлаар чи гэртээ байх зайлшгүй ч юм уу эсвэл өөрөө уулзалттай ч юм болчдаг. Тэгээ би яг уншил дуусчаад би ямар муу найз вэ? Хөрхөнтэй ингээл энэ юмнуудыг ингээл багтаж ядцсан. Тэгээд нэг юм сонин гатцсан. Тэгээд тэгснэ эн чи ингээл амар юм хүнд мэдрэмжүүд тэгээд ядаж нэг жоохон сатаарч гаал эсвэл нэг газраас өлтгсөн үү эсвэл ингээд би бас нэг хажууд чинь чаг гэж сууж явал арай нэг юм хөнгөрчих байсан үе нэрээ амар их тохиолдсон багтаа. Тэгээд чи надад баг 4-5 удаач тэгж хэлчихсэн аахгүй. Тэгээд би аль нь ч хамт сууж байгаагүй. Тэгээд амар гэж бодсон шүү дээ. Тэгээд амар бас уншид дуусаад мэдээж энэ зохиолд ингээд байгаа зүйл айгүй хүнд. Тэгээд бас л яг энэ чинь 100 жилийн өмнөх зүйл. Гэтэл одоо яг цаг дээр энийг ингээд бичээд би чиний юу мэдэрч яаж явж ирснийг баримжаалж байгаа байхгүй. Тэгээд мөхөх ядгүй нэ. За тэрнээр санагдсан шүү дээ. Жаваа бичсэнтэй. За номоо уншиж дуслаа гэж тэрнээр санагдлаа гэж. Яг зөв санаа явж. Тэгдэг юм даа гэж. Би тэний чинь нөгөө яг ер нь одоо энийг ч гэлтгүү байнга юм л тексттэй ажиллаж байгаа шүү дээ тий. Зөв жирийн хийж байгаа ажлууд маань ч тэр ер нь тэгэл байнга л одоо нөгөө цаастай л нуцлж байгаа юм чи. Цаастай ч тий компьютер дээр нуцлдаг шүү дээ. Тэнгүүд ихэнхдээ юм дандаа гадуур сууж ажиллаж байна. Орчноо ер нь солих. Миний нөгөө нэг яг тасралтгүй бүтээлч байхын нэг одоо гол нууцаа нохоог ярьчул болдог байсан. Нэлээд аваа. Ер нь тийм нэг газар солих. Өдөртөө нэгээс хоёр газар солих суувал зүгээр гэхгүй. Энэ орчин ингээ ямар нэг орчинд ингээд уусаад эхлэнгүүт би нозорч эхэлсэн. Би яг тэгж бодсон. Ямар нэг орчинд тасаад ангаар, уур амьсгал, өнгө, үнэр бүх юмд насаад ирэнгүүт би уусаа тайвшраад нозорч эхэлсэн. Шинэ орчинд бол бүх юм ингээд шинэ учраас би тэрийг таних гад тарих хүртэл аягүй сайн ажилладаг. Ийм юу байдаг. Дос тарих юм сэргийг байдаг. Энд юу вэ? Энд яна энэ юм ийм хөгжим ингээд тарих сэрэг. Тэрийг нь ашигладаг байхгүй. Оо чи сэрэг юм. Тэгвэл энийг хийчихээ. Гэс ашиглаад нэг хэдэн хуудас юм явуулчих. Тэгэхээр уурж байгаа юм биш үү? За чи одоо ингээд нойрмолоод хийчих. За гар явуулаа. Тэр нөгөө газар очие гэдэг. Тэгээд ингээд явдаг. Тэнгүүд аягүй сайн бүтээлч байдаг байхгүй. Газар сол. Нэг газар байж байгаа бүр нэг ширээн дээр сууж байгаа өөр ширээн дээр очиж суухад хүртэл бас нөлөөлдөг. Тэгээ би чинь нүрээгээд уусаа бүх юм амьд учраас тэрийг хүн шиг харьцаад өөрхөн бас харгалж болох байхгүй. Тий. Тэгээд дээр нь нөгөө яг суугаад тэнгууд одоо жишээ нь нэг газар очиж суугаад юм аягтмал тэр бодлууд чинь тэг давин шууд орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг арга нь бол би нэг юм хэлгээд ингээд бодоол аваад тий толгойдоо. Тэгээ бүх санаа толгойд боловсршингууд суугаад биччихээ. Биччихсэн зүгээр ингээд явчихна гэсэн үг механик ажил. Ингээ 13 урд нь би 13 авчихгүй тий 2 3 авчихсан. Тэгээд
Тэнгүүд амар байдаг байхгүй. Тэрнээс үл нэг дураараа тэгээд компьютер харсан уул толгой шууд ажиллаад за ингэж бичгээл шууд ингэж яахгүй шүү. Зүгээр эхлээд толгойдоо боловсруулсан. Тэр боловсруулах үйл явц нь бол одоо хизээж амгүй баг унтчих та шүүн ингээл дуу мөн сэрэл ингэдэг шүү дээ. Тэгэхэд хүртэл бодогчтой байхгүй. Процесс нь санаанууд ажил тэгээд дахиндаа ингээл яаж явах та жижиг тэмдэглэлийн дэвтэр энэ төр тэмдэглэх үү? За заашгүй том юмнууд бол том үсттэй юмнуудыг тэмдэглэнэ. Жижиг юмнууд бол зөвхөн ингээд бодчихдаг. Бодохтой одоо жишээ нь бодохтой ингээд нөгөө нэг тэр зүйлийг ингээд болцсон байгаагаар ингээд төсөөлж тэрний жижиг деталуудыг ингээд нийлүүлж зангиддаг юм уу? Эсвэл яг үйл явдал дараалалаар ингээд бодд юм уу? Ойлгож байна минь асууж байгаа. Тийм. Одоо жишээ нь үүдийн нэг зохиол хүүхдийн зохиол байлаа гэхэд эхлээд ингээд айгуу гой санаагаа олчихно. Нэг жоохон хэсэг юм. За жишээ нь би одоо нэг миний бичсэн нэг сарны хүүхдийн зохиол гэдэг юм. Тэрнийхээ санааг олох юм бол жишээ нь сар ингээд байхгүй болчихгоо. Хин нэг энэ тэрийг одоо үгүй хин сар ямар нэг нөхрөө унтсан байвал яг уу ч гэдэг юм уу. Саргүй шүн ингээд зохиороо зогсож байгаа ч юм уу гадаа явж байгаа. Сар байхгүй үед чинь яг одоо шинжлэх ухаанаар бол тэр чинь ингээд халахтай юм зам очоод байгаа шүү дээ. Харагдахгүй ингээд болчихж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд хүүхдийн үед тэр чинь одоо сар ингээд ингэж үүж байгаа нэг юм унаад гарч чадахгүй байвал яг тэр гарах хэрэгтэй шүү дээ хин нэг юм. Гэдэг ч юм уу тийм нэг үндсэн санаагаа ингээд олчихно. Тэгэл тэр одоо цааш тийг үех үү тэр гарах хүн хэн байх уу хаана унтсан байх уу гэдэг ч юм уу ингээд дагуугаар бодоод эвлүүлждэг байхгүй. Тэгээд яг уу ерөнхий юм төсөлөө гаргачаал хийх ажиллагаа. Тэгээд цаасан дээр буулгасныхаа дараа засна. Тэр чинь бол яг редакторын хөвшил байхгүй. Үндсэн юм гаргацсан байх бол засах бол гайгүй. Нэмээд ингээд бодлуулаад нөхөө явчихна. Тэгэл гаргацдаг. Тэгээд зохиол одоо чинь нүдэнд чинь киноны сцен шиг ингэж өнгө будааг дүртэйгээ бууж ирэх үү? Яг төсөөлж бичсэн шүү дээ. Одоо жишээ нь би тэр нөгөө нэг хөдөлгөөний тэр байцаалтын өрөө мөрөгийг яг уншаал, баримтуудаа уншаал төсөөлвөл тэгээд төсөөл дундаас дахиж гаргаж ирж байгаа хгүй. Би төсөөл дуухгүй бол бичиж чадахгүй шүү. Би жишээ нь төсөөлж чадахгүй бол самд юм ярьж чадахгүй шүү. Амар гоё юм ярих гэдээсээ юм төсөөлж чадахгүй ярьж чадахгүй шүү. Тэр хобооч амьдрахгүй шүү. Тэр хобоо юу? Тухайн газартай. Тэгэхээр нөгөө төсөөлөмж гэдэг л агуулж болох шүү. Би тэгээд энийг зүгээр яагаад ийм төсөөлөлтгий юмыг юм ингээд альва юм хийхдээ ингээд төсөөлдөг болсон юм байх тэр. Би ч нөгөө багнаас өдөө өнгөрсөн. Манай хичнээн чинь надаас нэлийн ах байхгүй. Би өөр айлын ганц өвчил тоглох өдөө ч нэг тийм тоглох молох цөө. Ихэнх сургууль соёлыг явчихна. Тэгээ би 8-аас сургууль ортлоо тэгэл ганцаараа тоглолт гэсэн байхгүй бодох одоо бодоход. Тэгээд тоглоом байхгүй. Тийм учраас ерөөсөө төсөөлөлтөл юмнуудыг ингэж ургуулж боддог. Жишээлбэл нөгөө онгоц цараад онгоцны тухай уусаад үсний тухай гэж бодож шүү дээ. Тэгээд онгоц явж байгаа бол энэ онгоц ямар байгаа, дотор нь ямар хүмүүс сууж явж байгаа бол ямар ингээд хэмжээтэй байдгийг бол тэгэл тань мэдхээс өмнө ихлэ төсөөлж байгаа байхгүй. Тэгсээр бол юм төсөөлөх чадвар арайж байгаа ихт суусан байна. Тий. Хэрвээ тоглоом юу гэдэг өөр сатарах юм байсан бол төсөөлөлт тэр бол ажиллаж чадахгүй байна. Тийм учраас нэг урамсгал одоо дуртай болсон шалтгаан л тэр л байна. Энэ суулж өөр миний төсөөлөл дээр л тодорхойлж байгаа шүү дээ. Би энэ номыг бичгтээ төсөөлжсэн нэг өөр, чиний төсөөлж байгаа нэг өөр бусад уншигчдад бүгд өөр төсөөлж байгаа. Бүгдийн цуглуулыг ярихад шал өөр юм зур. Тэгэхээр төсөөлөлт чинь айгүй сонирхолтой байсан. Чи тэгээд бас айгүй юу те креатив одоо нэг юм зөвхөн бичгээс гадна бичгээс өөр айгүй олон төрлийн өөрийгөө илэрхийлэх тийм юутай гэх юм уу? Авьяастай гэх юм уу? Магадгүй чи бас уруулж зурч байх. Тэгснээ ер нь чи дизайн энэ хийждэг шүү дээ. Тэгснээ чи нэг гівент ингээд нэг юм ягаад чи бэмбоос ингээд оролцоор байгаа юмыг амар сурдаг. Чи ингээд юмыг ингээд оролцоор байгаа л дизайны хэдэм програмуудыг чи ингээд айгүй юм бас айгүй лаг ингээд юм сурцлаа байхгүй. Тэг магадгүй чи нэг өдөр оролцоор байгаад ямар нэгэн хөгжим тоглолтог болсноо гівэнтийн дотор ч байгаа зүйлийг хөгжмөр илэрхийлбэр санагдаад хөгжим бичсэн байвал би усных гайхгүй. Балет гэж хэлчихсэн намайг зүгээр. Яг балет бас болно шүү дээ.
Айгуу тийм юу санагдаад байдаг шүү дээ. Надад нэг тийм одоо яг байдаг онцлог нь тийм нэг сониуч зам л юм шиг. Бүх юмыг сонирхож үздэг. За ер нь сонирхгүй юм цөөхөндөө тэгээд чадахгүй хамаагүй зүгээр надад ингээд сонирхолтой санагдсан бол тэрийг ингээд сонирхоод зүгээр ингээд сонирхоод өнгөрчихвш. Хож төмхөө тийм ингээд үзээд тэр ингээд би өөрөө бол баг нэг 6-аас 8 настай хүүхдийн тийм сониуч замтай гэж бод. Ер нь яг үг сониуч. Нөгөө гаднаас харангуут хүмүүс бол амар юм. Юу гэдэг одоо аль хэзээ нэлээд юм насан туршсан, бүр сүртэй харагдаж магадгүй. Яг үндсэндээ гэж ингээд чивэл мэдчихэл байгаа л да. Миний ойр дөрнийхөө мэднэ гэдэг жижиг геймийг амар сонирхдаг. Би сонирхож байгаа юм яг үндсэндээ ингээд гэрт мөрт очиж үзэх юм инээд мэддэг юм сонирхдаг шүү дээ. Болоо амар сонирхсан зав. Тийм сонирхсан юм бол бас нэлээд юм хийхэд нөлөөлдөг байна. Жишээ нь одоо би 10 жил бүгийнхаа мөрөд ирлээд сэтгүүл өрхийг харлаа шүү дээ. Тэгж гал нэг өдөр ингээл програм дээр дизайн Photoshop хоёроо ухаад үзсэн чи болоод байгаа хэрэг. Тэгэл цааш нь YouTube ухаад юмнуудаа албаагаар ингээл өөрийнхөө хэмжээнд бас жижиг сажиг оол хийдэг болчихсон байхгүй жишээ. Зургийн тухайд бол багаангийн дахта амар их зурдаг гэсэн юм аа. Тэгээ манай багш тийм багаангийн дахта ер нь дандаа юм зургаар юм илэрхийлдэг гэсэн хийхтэй. Тэгээд багаангийн дахт манай багаангийн багш надаар Орос юм жижиг юм үлгэрийн номууд ч одоо ч энд харагдж байдаг. Жижигхэн юм дээр үлжин нэг юм халаасан гэдэг юм үлгэрийн номууд. Тийм номуудыг олшруулан зурдаг. Би Canon-аас нөхгүй. Ангийнхаа багшийн туслах Canon-аас нөхгүй. Тэр үчиг Canon очоогүй хөдөө орнод хотод ч байхгүйсэн байна. 90 оны сүүл 2000 оны хэмжээ. Тэгээд багш надаар ингээ олшруулдаг тэрийг заяа. Тэгээд зурдаг заяа. Чичийн цаас ингэж нуглаад яг номын хэмжээтэй болгоод тэгэл их хуулбарлаад сууна. Текст бүгд юм ингээд хуулбарлаа яг ингээд дураар зурчдаг. Тийм Canon гэсэн. Тэгээд тийм зураг авах зураг хажуугаар нь өөрийнхөө зурхыг хүсч байгаа зургуудаа зурна гэх. Одоо янз бүр ингээд юм цоомсоо бүрслээ зурчдаг. Би одоо над нэг багангийн ганц зураг гэдэг. Тэрэн дээр бид нэр ингээд ширэндээ суудсан цаад хам ингээд хүүрд мөрд үсэг мүсэг ингээд юмнууд байна шүү дээ. Багангийн одоо дунд сургуулийн хам дээр ч тийм л юм. Тэгээ тэрний зайд нь миний зурсан зураг битүү ингээд наалтай дүүсэхгүй. Миний анхны үзэсгэлэн гэж харж байгаа юм. Багш манай багш ингээд хамт нь аваад үзэсгэлэн болгоо харсан ангидаа хамгийн анхны болоод сүлч үзсэн. Тэгээд яг зургийн тийм зураг дуртай зураг суух надад их юм төвлөрөл шаарддаг юм сатардаг гэсэн юм шиг. Би чинь тэр үед нөгөө айл суун сургууль одоо 8 настай 9 настай хөгч гэрээ сан би чинь ядж байгаа айлын автхан айгүй их ээж атагаа байсан. Тэнгүүд гэрээ сан тэр бүхнээс зураг ингээд батгнуулаад авахгүй нэг юм төвлөрөөд ингээд сууж байгаа. Бусад юм бас ингээд сатаарчин. Тэрэнд нь бас таалагддаг гэсэн. Тэгэл зураг өдөржин зураг ингээд сууд өгдөөсөн. Тэгсэн чинь яг ур чадварын хувьд би босуудаас бас гүйцэхгүй. Манайд сайн зурдаг яг бол өгдөөсөн. Одоо энэ номон дээр хэлсэн бада манайд ингээд 2 3 ч тийм өгдөөсөн. Айгүй сайн зурдаг. Ярилуу гэсэн номон дээр байсан. Тэгээд би чинь одоо тэр хүүхдүүдийг гүйцэх гэж нэлээд үздэг байл шүү дээ. Тэгээ нөө шинжлэх шок зургийн уралдаан болдог. Сургууль дээр тэрний бэлгийг авчихсан гэж амар хол шаттай бас тохиолд айгүй хол шаттай байсан шүү. Би бүр үнэн сэтгэлээсээ хичээгээд үзэн заяа хангаа болоод тэгээ тэрийгээ буулгаад бүр ингээд яаж хийж чагаад би төрүүлчмээр ингээд яаж байхгүй шүү дээ. Нөгөө оржил төрүүлчихнэ. Уусаа надаас үгүйсээ бүр тасарсан байхгүй тэр гарч байгаа санаа зургал мөргөл нь. Гэхдээ би тэрийг төрүүлчмээр ингээд тэгээд тэрэндээч төрүүлсэн юм байхгүй. Гэхдээ багштай бол номын Канадад хуулаад зураад өгчдөг. Тэр номоор манай ангилдаг. Одоо юм уншдаг. Тэгээ ангидаа хурган үзэсгэлэн дэлгэждэг тийм л болсон. Тэгээд тэр зурх юм маань зурх сонирхол маань явж одоо яг одоо бол зүгээр дизайн гэсэн магтдаг. Ялангуяа хэвлийн дизайн, номын cover design, ер нь юмны дизайн дээр их сонирхолтой. Тэрийг зүгээр сайн сонирхолж болж өөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм байна. Тэгээд чи яаж авч утга зохиол руу чи чинь шүлгийн тэнцэн мэмцэд орсон гэдэг лөө. Тэгээ шүү дээ би чинь хүрэлт болгон болтоо шүү дээ. Гэхдээ юу ахтаа сурч байхдаа тийм 7 дугаар ингээс эхлээл шүлэг гэсэн шүү дээ. Тэгээ чи нэг шүлгийн тэнцэнд төрүүлээд Улаанбаатар дэрсэн гэдэг лөө. Тийм ярьсан тийм 11 дугаар ангид дуурдаг жилээ амар
Одоо ярив нөгөө өнгөрсөн ирвэл тийм үү? Тэгээд тэнийг өнгөрчихгүй. Нэг дор 3 юмд орохоор ирж ирсэн. Тэр өмнө ордгойлээс л та. Улсын хүрэлт туллагт яг аймагаас шалгараад тэгээд оролцох ирж ирсэн. Нэг нь болохоор улсын Монголны улсын олимпиадад оролцож ирсэн. Хоёр дахь нь болох дээр, гурав дахь нь болох дээр би бас спортоор хичээлдэг гэсэн. Тэгээд улсын аврагт оролцож ирж ирсэн. Тэгээд ямар бүр үлдээсэн шүү дээ. тийм билүү? Тийм шүү дээ. Би мэдээгүй биш. Тийм. Чи бүхээс дунд сургуулийн одоо 10 жилийн сургуулийн тэр спортоор хичээлдэг хүмүүс чинь багт мэрэгчлийн ямар шиг бэлтгэл шүү дээ. Хичээл оноос чулаад тэгэл юм яг хичээл гэсний дараа ингээл нүдэд 2-3 удаа бэлтгэл тэгэл хичээлдэг гэсэн тэр шиг. Тэгээ бүх төрлөөр нь нөгөө сургуулийн барилддаг хүүхдүүд хичээлдэг хүүхдүүд нь цоо учраас нэг л хүүхд ингээл оролцвол бүгд л бүх л төрөлд оролцсон шүү дээ. Самжуудаа үнсний бүх тэгэл ингээл самбоо гэл бүх төрөлд оролцсон. Тэгэл юм тэнцэнээс тэнцээ улдаанаас улдаан орол явдаг шүү дээ. Тэгээд тэр бүрэлд тулаад улсын олимпиад улсын аврагын тэнцээнд гурван гэрээ тэгээд хорлоныг амжиж өнөө оролцож явжсэн байхгүй. Ер нь л тиймэрхүү байдалтай өнгөрдөөсөн. Нэг спортын тэмцээнд дуслаа дараа хүртэл боломжтой. Тэгэл байж нэг хичээлийн олимпиад бас баахан олимпиад орцноо. Зөө хийцэх гэж яах шиг янз бүр. Тэгэл явдаг л да. Яа сонирхолтой л өгсөн. Тэгэл 10 жилээ төгсөөл их сургуульд орсон чинь утга зохиол судлаач. Мөсөн тий их сургуулийн уран зохиолын гэж байдığım байна гэж хамаатныхаа хичээс мэдчихэд манай хэлсэн. Тэгээ за энэ л одоо миний уусаа ерөөсөө гэж бодсон. Энэ л одоо миний сурах чиглэл юм байна да. Тэгэл энэ ангид орсон шүү дээ. Нүг уран зохиолыг унших сонирхолтой. Тэрийг судлах гэдэг бол яавч гэл над сонирхолтой санагдаад байхгүй юу? Уран зохиолыг уншихад юм сонирхолтой авчаа судлаад үзэн гэдэг чинь би үнэхээр тэрийг нэг юм түүгүүгээр хийж чадах юм шиг. Хүнд мэдрэмж төрдөн шүү дээ. Чадах юм бол хүнд мэдэн шүү дээ. Мэдэрдэг байхгүй би оюухан пэх чи энийг чадчих шүү дээ гэж тохио өгдөн шүү дээ. Энэ л би чадчих юм дөө энэ над сонирхолтой юм шиг. Тэр үед бол төсөөд юу ихнийг хар марахын бодохгүй шүү дээ. За энэ бол болчих юм байна гэж маягаар. Тэгээд яг уран зохиолын орчихсон. Тэгсэн чинь нөгөө манай шиг нэг хүүс ууж байна. Бидний нэг найз хэлдэг шүү дээ. Зөв. Одоо чи тэгээд яаж юм юу гараасаа юу гаргах гэдэг юм орч байна. Одоо юм орч юм гэхдээ гаг болцсон үстэй энийг ингээд гаргацсан чинь. Тийм наад шаналсан чинь багассан үстэй. Миний юм орлыг хууг даарч өгсөн чинь танай дээр тэгшээд найцсан шүү дээ. Энэ чинь юм байсан. Зохиолын бүс маань энэ 5 бүлэгтэй шүү дээ. 5 бүлэг нь дотроо яг бүлгийнхаа эхлэлгэн дээр эсэт байсан байхгүй. Тэр эсэ нь ямар нэг утгатай. Тэгээд тэр бүлгээ ингэ зангидж байгаа юм байна. Жишээ нь одоо юу гэдэг Улаанбаатар хэсгээр хот гэдэг. Тэр нь баг өгүүлэх шиг юм тусдаа жижиг юм хэсэг байхгүй. Тэгээд хотын тухай өгүүлдэг. Жишээ нь Берлиний хэсгээр гуниг гэдэг хэсэг. Тэгээд гунгийн тухай ингэ өгүүлсэн. Тэгээд Берлиний хэсэг чинь жоохон бүгдтэй гэдэг чинь. Ингээд тусдаа зөнд бол эсэ байсан чинь. Тэгээд нийтдээ нэг 300 гаруй 60-70 дөрмөц ном байсан. Хард артас. Тэгсэн чинь манай редактор маань 100 гаруй утсыг хассан. Тэр нөгөө 5 эсэ. Тий, ер нь там эсэнүүд бас гэж байгаа. Тэр эсэнүүд уураас ер нь нэлээд юм уу? Яасан. Тэгээ одоо би тэр эсэнүүдээ болон өмнө бичижээсээ бас шинээр хэдэн эсэ бичээд яг эсэний төвөр гаргах гэж ажиллаж байгаа. Ер нь эсээг бол би анх гэрэг байгуултаа л биччихсэн шүү дээ. Уран зохиолын эссе бичдэг байлаа. Зүгээр энгийн эссенүүд нөгөө чи санаж аваад дандаа эссе болон дээр хэлсэн шүү дээ. Хойдлоос хийдэг эссе. Тэр эссе болонгууд тэр нэлээд байдаг гэсэн. Тэгэхээр энэ айгүй нэлээд эссе байдаг юм над. Тэгээд тэдний аймагт тэгээд дээр нь сая номоос эссенүүд нэмээд бас эссенүүд бичиж байгаа. Тэдний аймагт тэгээд бас 100 намраар нэг эссений ном байгаа гэж бодож байгаа. Тэгээд яг одоо бол нэг номын редакторын ажил дээр ажиллажээ. Хүүхдийн номнуудаас нэлээд их санаа. Аюул олон санаа тэмдэглээд бичээд олцсон юм нэ.
энэ нөхрөөс болоод хийж амжих байсан. Одоо тэгээд түүхтийн номуудаас нэлээд гаргаж ирлээ гэсэн бодолтой байна. Тийм нөхөр юу гэсэн бодох вэ тийм. Хийгээлээ. Чи гэхдээ нэрээ яг энэ номоо гаргацсны чинь дараа чиний царай чингэрсэн юм шиг харцсан ч өөрчлөлт. Диш хүлээгээд явуулсан юм шиг. Тийм хүлээгээд ер нь нэг юм дандаа уулзахад чич бид нар ч яг тэгэл яг найзуудтай уулзахад бол байгаль хөвчлөлтэй юм яриад инээлтэл хүртэл байдаг штеп. Гэхдээ заримдаа нэг хоёулаа уулзаж хоол идэх нэг кофе ууч юм уу нэг завдал гарахаар тэгдэг. Тэгэхээр дандаа нэг цаанаа нэг юм ингээд бодоод байгаа юм шиг. Нэг юм шалаад ч байгаа юм шиг байгаад гэсэн байхгүй. Гэхдээ яг хөө чи угаасаа одоо өөрөө бас жоох юм дууцуутай нэг юм хүн шүү дээ. Тэгэхээр ингээд заримдаа хүн чинь хүний сэтгэл янз бүр байж болтгоос болохоор шүү дээ. Хадгүй гэхдээ л нэг юм хүмүүнхтэй. Тэгээд яг энэ ном гарсны дараа чи айгүй юм хөвгөлтэй хүн болсон байхгүй. Уг нь тийм юм байсан шүү дээ. Тэгээд айгүй нэг юм харцсан нэг юм тайван ер нь нэг юм ууж амьсгалаа юм шиг надад санагдаад. Тэгээд бас айгүй аргачихгүй байна л гэж бодсон л таа. Тэгээд яа хэцүү юм яад бас гарчээ гэж нэг бахархсан хэрнээ бас айгүй юм том юм юмыг ингэж нэг зүйл болгох чинь бас хэцүү шттэ. Одоо би өөрөө нөгөө нэг жижигхэн юун дээр солилцооныхаа төсөл дээр жижигхэн нөгөө хүнтэй юм яриа аваад буулгадаг байхгүй юу? Маш бяцхан. Гэхдээ өөрчлөлт бичлэхээр айгүй амар юм биш. Тэгэхээр нөгөө нэг инстаграмын маань өөрөө нөгөө постнэд орох текстийн тооч цөөхөн болохоор нөгөө ярьсан их юмаа богинохон болгоод цэгцлээд товчлох чинь амар хэцүү л шүү дээ. Би тэрийг үнэхээр яг сэтгүүлч найзынхаа өмнөөс нь би бодож айгүй надад хэцүү санагдсан. Тэнгүүд эн чинь хэлмэгдүүлэлт гэдэг том сэдв. Нэг хүний байтугай маш олон хүний амьдрал за тий аялал тэр хүмүүсийн ингээд бодит болсон түүхээс гадна чиний өөрөө чинь дурсамж гэдэг тэр айгүй олон юм төсөр гэх юм уу маш том хэмжээний зүйлээд ингээд энийг болох зузаан ном гэж хэлэхгүй шүү дээ. Ийм ном болох шин гэдэг бас айгүй их ажил ямаа ямар ядаргаатай ажилласан юм байл гэж бас бодсон. Тэгээд юм микрофон ингээд аваад гаргаж өгөх юм. CV нөгөө заримыг гаргаж ирж байгаа шиг санагдаад болооч. Тэр заримыг хэлмээр байна. Тэр заримыг гаргаж ирж байгаа. Хийцэн үү тэрийг? Би нэг идэж үзсэн. Тэр нөгөө юутай юм бидтэй. Нөгөө нэг юм жимсний хэлбэртэй. Манго ч гоё. Тийм үү. Балаас үдэ зарим эсвэрлээ. Тэгээд зарим өгчгүй юм байна. Яа. Тий одоо би бас өөрөө бодсон. Яг хүүрнэл Арман гэдэг төл зүйлээ хот ч юм уу ер нь яг дагсаг хүүрнэл зохиолгоод миний анхны ном болж байгаа хгүй. За өмнөх нь Лисэний ном байна, Яруу нарийн ном байна, судалгаа тэгэл хүүхдийн болсон номууд байна. Тэгвэл яг анхны энэ хүүрнэлийн номоо ийм сэдвээр хийнэ гэж чинь бас хүнд юм байна. Гарсныхаа дараа зүгээр бодсон. Яг хийж байгаа процесстэй бол тэрэндээ нөгөө автчаад тэргийж анзаардгүй юм лээ. Тэгээд яг гарцны дараа хүмүүс уншаас хэлээд юм бол хүмүүс уншаад хүнд байна. Унсны дараа бодох мөртлөг хүнд хүрэж байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг бодсон чинь нэрэл би айгүй хүн сэдвээ болж авчихсан. Гэхдээ хин нэгэн энийг хэлэх ёстой, хин нэгэн юмыг ярих ёстой, хин нэгэн юмыг бичих ёстой юм чи заавал бусд нь бичих гэдэг үлдээх бол одоо юм бичиж байгаа хүний цан биш шүү дээ. Юу бичих шаардлагатай юм бол чи өөрөө л бичлээ тий. Бусдад найдаад үлдээх юм бол чи бичих. Үзэг цаас байх хэрэггүй байна. Тэгэл бичээл ямар нэгэн хэмжээгээр бичээл хэлсэн шүү дээ. Тэгж л бодсон. Сэдвийн хувьд бол нэлээ анхандаа намаа түрүүнд ярьсан шүү дээ. Нэлээ эсэтэй, аялалтай, хөнгөн байгаа хгүй юу? Яг гоё романтик. Нэг залуу ингээл өөртөө уулзраалах юмудаа бодлуудаа зэгцэлж авах, урсамжуудаа зэгцлэх тийм санаатайгаар аялал гараад тэгэл тэр ингээл хотуудаа дамжуулаад тэр дундаа өөрийнхөө дурсамжийг яриад агуу хөвчлөлтэй хөнгөн хөөрхөн аялал гарахтаа халаасандаа хийждэг тий. Тэгэл ингээл хот дамжаал өөрийнхөө тухай ингээл яриад явж байгаа юм гайд маягийн ном бичих. Маягтай байсан чинь сүүл үеэр хөнгөрсөр гал таалах юм тийм болоод ер нь суур ингээд санаагаа нэлээд өргөн хүрээтэй сэтгэл болгочихсон. Тэгэл яг хаа тэгэл ингэж л байх ёстой байсан юм.
Тэгээд нэг юм бодсон нь зүгээр ном хэвлэж гараад өөрийнхөө тавиланд туулна. Ном болгоо тийм. Тэгээд би үл яг зүгээр ном гаргачаад тэрнийхээ араас жаргууцтай байгаа зохиолчдыг яг нөгөө toxic violence гэдэг шиг ойлгохтой. Ном бол өөрийнхөө тавиланд туулаад юм. Монгол сайлуулна, магтуулна, өөр утгаараа олгодно. Яг зохиолчийн бодож исэн утгаараа олгодно. Янз бүрийн юм тулаад би эндээ үлдээд дараагийнхаа нь л. Тэгэхээр зохиолч ном аяа гэдэг нь нэг амар тэгж бүр холж хутгаж хооронд нь олох гэж бас байхгүй юм шиг. Тэр үл өөрийнхөө тавиланд тулаад тэгээд цааш явж штэ. Ном бас өөрийн тавилантай. Тэгэхээр яг зөв залуу зохиолчтой хувьд бол миний боддог бол номоо гаргаад өөрийнхөө хувь тавиланд тууллаасаа. Заавал нэг хүн очоод матх юм болгох юм очоод эцэгч хүүхдээ амар өмөрдөг юу шиг ч юм уу очоод тулаад шаардлага байхгүй. Номондоо итгэхээр л юм шүү. Нэг л гаргацсан. Тий, одоо тэгээд өөрөөх нь яг хүүхчил авахгүй ингээл төрүүлээд өсгөөл тэгэл өөрийнх нь амьдралаа л. Тэр ч гэсэн өөр юм гэсэн үгтэй байдаг шүү дээ, тий. Амшиг ингээл хүншил тустаа туулна шүү дээ. Чиний гараа чиний оюуханаар нэг амьдрал. Өөр нэг хүний гараа өөр хүний оюуханаар амьдрал. Яг өөр гэсэн үгтэй тулаад юм шүү дээ. Номнод бол. Тэгэхээр одоо би зөв номоо ингээл яаж дэлгүүрийн лангуу мангууд ярих гэдэг хүүхдээ харж байгаа шүү. Өөрхөн болоо доо ингээл амьдрчил явна да. Гэж харчаад цааш явна шүү дээ. Би ч тэгвэл дараагийнхаа юм дээр ажиллаж байгаа. Заавал энийг ингээл заах үүсэлтэй бол ингээд ахшаа байхгүй гэж бодсон шүү дээ. За тэгээд энэ сайхан үгээр ер нь тгий цаг 30 минут орчим болж байна. Тэгээд би чанд би нөгөө нэг чи номон дээр бас бичсэн байсан нүдээ даралттай тухайга тийш дээ. Би ч одоо гэтээ тэрийг одоо би сүүлд нэг хэсэг болгож медиум дээр бичсэн шүү дээ. Нүдний даралттай тухай би уншаагүй л. Нүдний тухай. Энэ нь амар өвддөг. Өвсөд байнга л компьютер хэлсэн шүү дээ. Тэгээд чи байнга компьютер яд юм чинь гээд энэ нөгөө нэг ариун зулууд 2 Арибд 2-т бэлгэлсэн нүдний халаадаг маск байхгүй юу? Тэгээд эднийхээ сүүл нэг юм хөөрхөн энэ бас айгүй юм гангаан чи хараад сайхнатай хамт задлаад үзээрэй. Чамд ерөн жоохон эмхтэйлэг гангаан шүү заяа. Гэхдээ чи гэртэл зүг юм чинь тэгээд чи угаасаа юм фэнси гангаан юм дуртай юм чинь. Тэгээд цоолоод ингэж шиг болчихсон. Чам цааш тохоо энэ тэгээд нөгөө нүдний халдаг маск байхгүй юу? Чи компьютер дээр удаан суусны дараа нойрч хулжаад байвал ер нь бол оройдоо ингээд над чинь 15 минут халтын. Тэгээд нүднийхаа тийм чиний нөгөө нэг нүдний даралтны чинь бас бид нэр байнга дэлгэцэн ард ингээд байдаг болохоор нүдний нөгөө нэг юм хялгсан судснууд чинь ярьсчдаг юм байна л да. Тэгээ ингээд аргаад ингээд өвддөг. Тэгээд тэрийг ингээд уган дээрүүд жоох мохон байхад нүд өвдөхөр нэг юм алхаа ингээд шүрч чагаад энвэрэ дарчдаг гэсэн санаж байна. Яг тэрний л одоо технологийн хувилбар гэх юм уу. Тэгээ нэг юм бүлээн чинь тавь. Ийм хэлсэн шүү дээ. Процесс нэг амархан биш. Бид нар чинь нөгөө нүд ингээд хол ойр дээр шилжиж ажиллаж явах хэрэгтэй. Булчин чангараад холыг харангууд зулраад ингэж ажиллаж явах хэрэгтэй. Бид нэр өдөр чинь ойр харцдаг юм. Утас компьютер. Ерөөсөө хамгийн ихтэй 20 сая байдаг. Тэгээ ингээд нөгөө булчин зангилчдаг. Ойр хараад авчихсан. Тийм учраас ерөөсөө булчингаа тавьж нүдэн авах хамгийн сайн арга холыг ширтэх гэж. Уулын ороо ширтсэн. Тэгээ би уулын ороо ширтсэн явж байгаа чинь аа эм орцсон болох ширтсэн байна гэж таараа. Нүдээ тасгал. Нүднийхээ амрааж аваа. Одоо эм бол би өөрөө хэлбэр гэсэн. Нүднийхээ булчинг амраах. Зөв. Би бас одоо сурч авна. Гадуур алсыг ширтсэн явж байгаа бол нүдээ булчинг амрааж байгаа шүү дээ. Тэр эм бол гэж нэглэхээ болсон. За баярлалаа. За тэгээд ийм сайхан дугаар та бүхэнд хүлээе. Ариун зул хэд хоног нэлээд завгүй байгаа. Тэгээд тэр хооронд би нэг дараасны зочинтой 2 дугаарч байгаа зочинтой дугаар их баг. Тэгэл манай ари маань нэг шинэ хоттой нүгээд өнөөдөр өчигдөр тэгээд төхөн жаавал ариун зултай үг нь бол гуруулаа сууж байгаа сайхан буугаалаа гэсэн чинь. Тэгсэн тэгвэл хэдүүл 10 цаг ярих байгаа. Тэгэн штэ. Тэг нөгөө нэг өөрсдийнхөө юм хэлчихлээ би ярьсангүй дараа нь ном болгож үчиж. Та эд зараа тэгээ өөр хүн авахгүй дэрий. Чи угаасаа нэг 6% хийчихгүй.
Тэгээ та зараад өөр юм аахгүй. 6-аг л ном болоод дэлхийд хамгийн анхны 6 шиг хэрэглэсэн ном. тэгэл бүр бид нарыг ингээл бүр хөвшин болсон дараа хүмүүс тэр номыг хайгаал oh my god ханаас авах вэ гэх. Яг тийм болохын тулд та жоохон хичээ за. За Гэж өөрсдийнх нь тухай бичсэн номыг хүн ингээд хайж олт тэгээд хичээ. хамгийн гол нь бас бимба бидний тухай бичих хүртэл бас хичээх хэрэгтэй болчихсон. Эсвэл би ганцаараа хичээсэн ч амар юм уу? Би хичээчих юм бол намайг одоо та нарын тухай бичсэн байвал хүмүүс гайхаад энэ ямар хүмүүс байд юм бол гэж авчулна шүү дээ. Тийм шүү дээ. Чи нэрээ бөөнөр энэ хичээж харж ганцаараа жоохон хичээ. Маска сайн үгүй маска тавиасан хичээгээрээ. Ихэнх хичээе. За тэгээд сонсон байлаа. Энэ хөрхэн займ шиг микин. Чи миний мик зүрэл. За баярлалаа. Баярлалаа.